Дараагийн сэдв air tightness байгаа. За битүүмжлэг гэдэг сэдв. За энэ сэдвээр баси барилгын хүрээлэнгийн баси барилгын мэрэгжилтэн та нарын одоо шалгалт авах гээд байгаа шалгалтанд тэнцсэн олон улс бүртгэлтэй мэрэгжилтэн энэ хүчрэл та бүхэнд бэлтгэл тавина. Air tightness буюу битүүмжлэл. За ер нь үндсэн гол 4 зүйлийг та бүхэнд танилцуулна. Яагаад ер нь барилгыг битүүмжлэл сайтай барих ёстой вэ? Битүүмжлэлийг яаж хэмжих вэ? Аливаа нэг ер нь хэмжиж тухайн зүйлийг сайжруулах боломжтой байдаг. Тийм учраас за битүүмжлэл яагаад барилгыг битүүмжлэх ёстой байдаг вэ? Тэгээд битүүмжлэлийг яаж хэмжиж яаж сайжруулах вэ? Мөн барилга угсралтын явцад юу юун дээр анхаарах ёстой вэ? Тэгээд нэг одоо сайн битүүмжлэлтэй барилга барилаа гэхэд тэр нь урт хугацаанд олон жилийн турш тэр чанараа хадгалахгүй юу гэсэн энэ 4 сэдвийн дагуу та бүхэнд танилцуулъя. За ерөнхийдөө барилга дотор агаарын урсгал, ашлага бүтээцээр хяналтгүйгээр хоёр хүчин зүйлээс болоод болж идэг. Энэ жишээлбэл ийм барилгын хашиг бүтээц байна. Энэ ингээ хан гэсэн үг. Хэвтүүлээ. За барилгын хашиг бүтээцийн жижиг одоо модуль модель бэлдсэн байна. Тэгээд энэ дээр бол 40 см зузаан чулуун хүн дулаалгатай модон арга хийцтэй барилгын хийцийн жишээг та бүхэнд танилцуулж байна. Тэгээд барилгын дотор тал, гадна тал агаарын даралтын зөрүүнээс гадна агаарын даралт, дотор агаарын даралт зөрүүтэй байдаг болохоор үүнээс болоод энэ хашиг бүтээцээр жижиг нүх сүвээр нь агаар хяналтгүйгээр ингээд нэвчжээдэг. Тэр агаартай хамт дулаан, чиг, өөр эрчим хүчний энерги ингээд хамт ингээд дамжаад явж байгаа учраас тэр одоо агаарын урсгалыг бид нэр зогсоох шаардлагатай байдаг. Дотор талаас барилгын дотор талаас гадна тал руу урсж байгаа тэр хяналтгүй энэ нэвчлэлтийг агаарын нэвчлэлтийг бид нэр зайлшгүй зогсоох шаардлагатай байдаг. За тэгээд энэ мөн одоо гадна агаар жишээлбэл Монголын улиралд бол хүүтэн дотор орчны агаар дулаахан байдаг шүү дээ. Европ ч юм уу эсвэл зарим дулаан орнуудын хувьд бол гаднаа илүү халуун дулаан чийгтэй агаартай дотроо кондишнер ингээд хөргөцөө сэрүүхэн агаартай байдаг. Тэгэхээр энэ температурын зөрүү дээрээс нь чийгшлийн зөрүүнээс болоод гадна орчин дотор орчны агаарын даралтын зөрүү өөр болж идэг. Мөн дээрээс нь өндөр барилгын хувьд за жишээлбэл энэ дээр зураг дээр харагдаж байгаачлан 3 давхар барилгын хувьд бол 3 давхар болон зойрын давхар хоёрын агаарын даралт зөрүүтэй байдаг. Яагаад вэ гэхээр дулаан чийгтэй агаар дээшээ байнга ингэж хөөрж дээшилж идэг учраас. За тэгээд энэ агаарын урсгал, агаарын даралт дээрээс нь нэмэгдээд салхины нөлөөллөөс болоод барилгын хашиг хийцийн уул зур зааг завсар нүдэнд харагдахгүй жижиг нүх сүвээр ингэж байнгын агаар нэвчих одоо хашиг хийцийг дамжиж гадагшлах эсвэл татгчлах тийм хөдөлгөөнийг хийж идгээ. За тэгээд энэ үнийг болвол англиар дотор талаас гадагшаа агаар нэвчиж гарахыг нь exfiltration гэж хэлээд гадна талаас дотогшоо агаар нэвчиж орохыг нь infiltration гэж хэлдэг. Тэгээд энэ түрүүн хэлсэнчлэн дотор байгаа чийгтэй тэр агаар нь гадагшаа exfiltrацийн үед одоо нөгөө хуримтлуулсан чийг нь барилгын хашиг бүтээц дээр очиод тундасчаад гадаа хүүтэн учраас дотор дулаах учраас тэр нөгөө 0 цэг дээр тундас үүсээд тэгээд барилгын материалаа дулаалгын материалаа норгоод тэнцэнэ бүр хөлтөөд дулаан хамгааллын асуудлуудыг үүсгэж байдаг. Тэгэхээр эдгээр асуудал одоо барилгын физикийн конденсацийн дээрээс энерги эрчим хүч алдагдах асуудлуудыг байхгүй болгох тул бид нар барилгаа заавал битүүмжлэх шаардлагатай байдаг. Бид нар хэдий ч нэ ийм 40 см зузаан дулаалгатай сайн цонхтой тий бүх ингээд материалаараа аюул сайхан барилаа гэд дотор талын битүүмжлэлийг хангаж чадахгүй бол нөгөө материалууд маань барилгын физикийн үзэгдлээс болоод конденсацаас болоод битүүмжлэл муугаас болоод одоо дулаан хамгааллын чанараа алддаг. Тэгэхээр хичнээн сайн дулаан
улаалгатай хичнээн сайн материалаар барьсан барилга байлаа гэд битүүмжил хангалтгүй бол тухайн барилга нь одоо 5-20 жилийн дараа өгөршөөд муудаад тэгээд ашиглалтын шаардлага хангахгүй болж чаддгийг барилга амьсгалах ёстой гэд ойлголт байдаг. Та бүхэн амьсгалах ёстой гэдэг дээр санал нийлж байна уу? Гараа өргөр. Барилга амьсгалах ёстой. За тэгэхээр тал нь буруу ойлголттой байна. За яагаад барилга амьсгалах ёстой вэ? Таны бодлоор сая гараа өргөсөн хүмүүсээс ингээд аргумент шинэ ууч аа. барилгын хан амьсгалах ёстой юу? За тэгвэл барилгын хан амьсгалах ёстой юу гэдэг дээр гараа өргөе. Аль аль нь амьсгалах ёстой. Сая буруу гэдэгсэн болохоор та нар гараа өрөхгүй тийм. Барилгын амьсгалах ёстой, материалын амьсгалах. Барилга амьсгалах хаш бүтээцээр агаар нэвтрэх хэрэггүй тийм. Энэ бол сая хэллээ шүү дээ агаар сэлгэлт барилгын барилга амьсгалснаар агаар сэлгэлт явагддаг гэдэг. Энэ бол хангалтгүй байдаг. Жишээлбэл одоо тухайн жижиг зай завсраар орж ирж байгаа агаар бидний дотоод орчинд амьсгалах агаарын хэрэгцээнд хүрэлцдэггүй. Дээрээс нь тэр нь тогтмол жигэд тийм амьсгалсан агаар нь орж ирэхгүй учраас бид нэр байнгын цэвэр агаараар хангаж чадахгүй гэсэн. Жишээлбэл одоо нөгөө нэг зай завсар жижиг нүксгүүгээр зөвхөн салхитай үед л агаар орж ирдэг. Эсвэл зөвхөн температурын зөрүү өндөр үед л агаар орж ирдэг байлаа гэж бодоод тэр бидний одоо байнга дотор нь үйл ажиллагаа хийж байгаа бидний хэрэгцээнд хүрэлцдэггүй. Тийм болохоор тогтмол одоо агааржуулалтын төхөөрөмж тавиад тэгээд доторх агаарыг хүн байж ашиглаж авах хугацаанд байнга ингээд сэлгэж явах хэрэгтэй байдаг. Тэгээд за энэ жишээг бол сая амрагш ярьсан бах те нөгөө 1 метрийн урттай 1 мм-ийн өргөнтэй зай завсраар дээврийн одоо зай завсраар өдөрт 360 г ус тундасчдаг. Энэ нөгөө нөхцөл нь гэвэл гадна агаар T градустай 80% харьцангуй чигшилтэй, дотор орчинд 20 градустай 50% харьцангуй чигшилтэй. Тэгээд дээврийн уулзвар заа хэсэгт бид нэр барилга өсрэлтийн явцад ямар нэг санамсаргүй алдаанаас болоод ийм нарийнхан зай завсар гарах цаан гэж үү. Тэгмүүд тэр зай завсар дээр нөгөө чихтэй дулаан халуун бүлийн агаар маань дээшээ хуурж гадагшилж нэвчиж явах хэвцээ яг нөгөө дулаалгын материалын үе дээр тундас үүсээд тэгээд тэр тундас нь хэрвээ өвөл 0 градусаас бага болчих юм бол тэнцэнэ хүлдөөд тэгээд хүлдсэн ус нь нөгөө барилгын материалуудыг ингэж тэлж юу байгаад гимтэйгээд буцаад хавар мавар дулаан ороод ирэхээр хайлаад тэгээд доошо тааз руу урсаж орж ирээд мохоо алгадаг. Тэгэхээр ийм асуудал үүсэхгүй тулд битүүмжлэх шаардлага. Тэгээд ер нь бүх хаших хэзээ энэ зөвхөн жишээ л дээврийн. Түүнээс биш одоо хан хаалгад хаа сайгүй барилгын нийт хаших хэзээ. За тэгээд энэ бүгдийг яаж одоо битүүмжлэлийг сайн ийм асуудал үүсэхгүйгээр битүүмжлэлийг сайн хангах вэ гэхээр бид нар нэгдүгээр захиалагч тэгээд зураг төсөл зурж байгаа архитектор, барилгын инженерүүд, барилгын талбай дээр очиж ажиллаж байгаа бригадууд бүгд энэ барилгыг битүүмжлэл сайтай барих ёстой шүү гэсэн зорилготой, ухамсартай байх ёстой. Тэгээд архитектор нь зураг төслөө зурхтаа буюу одоо хэсэглэл зургууд байдаг шүү дээ. Бидний барилгын иж бүрэн зурагт донд хэсэглэл зургууд байдаг. Тэр хэсэглэл зураг дээрээ нэг бүрчлэн деталь бүр дээр нь яг энэ үе давхаргаар энэ материал энэ барилгын битүүмжлэлийн үе болоод ингэж үргэлжлээд нийтдээ барилга маань ингэж битүүмжлэгдэнэ гэсэн төлөвлөгөөг машинерийн гаргах ёстой. Тэр гэхдээ яг ямар материалыг хизээ хаана ямар үед бөхсөрөх. Жишээлбэл цонхны одоо цонх хаалганы нөгөө нэг бөхсрэлт хийхээс өмнө тэр битүүмжлэлээ их ёстой юм уу, дараа нь их ёстой юм уу? Тэгээд яг нөгөө олон төрлийн бригадууд байгаа шүү дээ. Хаалга хийдэг, дотор засал хийдэг, цахилгаан хийдэг. Энэ бүх бригадууд нь яаж хоршож ажиллаж
тэр битүүмжлийг хангах вэ гэдгийг маш сайн төлөвлөх шаардлагатай байдаг. Тэгэхгүй бол нэг нь нөгөөдхнийхөө хийсэн юмыг очиод эвдчихдэг байхгүй. За тэгээд төлөвлөлт маш чухал, нарийн төлөвлөлт маш чухал. Тэгэхгүйгээр бид нар зүгээр очиод өөрсдөө барилгаа одоо хар ухаанаараа гэдээ очиод бариад сайн битүүмжлэлтэй болж чаддгүй, хангалттай байж чаддгүй маш олон алдаанууд гардаг. За тэгээд битүүмжлэлийн үе давхраг энэ зураг дээр харагдаж байгаа шиг барилгын дотор ашиг бүтээцийн дотор талд байх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр Монголын улиралд нөгөө ихэвчлэн дулаан чигтэйгээр гадагшаага нэвчих хандлагатай, гадагшаага нэвчихтэй конденсат үүсгдэг учраас барилгын ашиг хийц дотор талдаа байх хэрэгтэй. Тэгээд одоо жишээ нь өөр халуун орнд бол барилгын ашиг хийцийн гадна талаар битүүмжлэлийн үе давхрыг явуулдаг. Тэгээд деталь болгон дээр анхаарах хэрэгтэй гэсэн тийм. За тэгээд битүүмжлэлийн үе давхар нь зөвхөн ганцхан үргэлжилсэн ийм давхар байх хэрэгтэй. Одоо нэг жишээлбэл одоо барилгын янз бүрийн өрөөдлөгөө танхим одоо хан уулзуур ингээд тусдаа ийм салангад үе давхартай байж болохгүй л гэсэн үг. Нэг үргэлжилсэн бүхэлдээ барилгыг бүхэлдэн бүрхсэн дээвэр тааз ханшаал цонх хаалга гэд бүгдийг нь ингээд хамарсан ганцхан л битүүмжлэлийн үе давхар байх хэрэгтэй. Тэр нь ингээд аль нэг хэсэгтээ дээвэр дээрээ байлаа гэхэд ингээд жоохон зүрлдэж ерөөсө болохгүй. Одоо энэ хоёр хувинтай адилхан зүрлвэл тэгээд түрүү хэлсэн нөгөө нэг барилгын ашиг хийцэн амьсгалах ёстой юу, амьсгалах ёсгүй юу гэд. Энэ нь болохоор wind tight, air tight гэсэн хоёр янзын ойлголт байдаг. Нэг нь салхинаас хамгаалах, нөгөөх нь түрүү хэлсэн битүүмжлэлийн давхар. Тэгэхээр одоо энэ улаан зураасаар тэмдэглэсэн байгаа битүүмжлэлийн үе давхар нь ямар нэг байдлаар барилга ашиглалтын явцад одоо дотор нь оршин сууж байгаа хүн гээд хадаасаар хандаа юм тогтоох жоод ч юм уу те шүрүүгдэж барилга ашиглаж явцдаа ямар нэг байдлаар ингээд нүх гаргаж штэ жижиг нүх тэрүүгээр ингээд юугаад нөгөө дулаан чигтэйгээр маань нэвчиж гарах үедээ шүүрч гарах үедээ тухайн барилгын ашиг хийцийн дулаалга материалд чигээ шингээж штэ тий. Тэнгүүд тэр шингэсэн чийг нь ямар нэг юугаар тэр шингэсэн чийг нь ингээд хатчих хэрэгтэй байдаг хгүй юу. Тэгэхгүй ингээд гадна талтаач битүү дотор талтаач би битүү ийм ашиг хийц хийчих юм бол нөгөө орсон чийг нь ингээд хатахгүй өгөршөөд тухайн хэсэгтээ хөгц мөгөнзөр үүсгээд мууд хаялдаг. Тийм болохоор дотор талаас нэвтсэн нөгөө нэг битүүмжлэлийн үе давхаргаа нэвтлээд гарцсан тэр хэсэг нь чийг нь ямар нэг хатчих хэвээр. Тэгээд хатахын тулд яах ёстой вэ гэхээр гадна талдаа нөгөө дотор талаасаа уурчийг гадагшлуулдаг тийм материалыг ашигладаг. За би та бат харуулъя. Одоо бидний түгээмэл ашигладаг нөгөө уурус тусгаарлагч гээл ерөнхий нэрээр бичсэн байдаг шүү дээ. Тэгэж ерөнхий ойлгож болохгүй энэ жишээлбэл ийм одоо нөгөө гадна талдаа ийм материал хийснээр тэр дотор үүссэн чийг нь усны уур нь гадагшаа нэвчдэг. Харин гаднаасаа бороо мороо ч юм уу цас масны тэр ийм шингэн том юутай молекултай чийг нь гэж ордгоо. Тийм төрлийн материалыг гадна талд нь хийх ёстой байдаг. Тэгээд болохгүй. Энэ нөгөө уурыг нэвтрүүлдэг, усыг нэвтрүүлдэг, уурыг нэвтрүүлдэг, усыг нэвтрүүлдэг байхгүй. Тийм болохоор тий гадна тий дотор талдаа болохоор бүр ийм ямарч агаарч нэвтрэхгүй, усч нэвтрэхгүй ийм ялгар ут шиг зузаан олон жил ашигласан ч ингээд урагдаж цоороод муудахгүй ийм төрлийн материалыг ашигладаг байхгүй юу? Тэгэхээр энэ материалаараа бүрэн ингээд барилга дотор талаас нь бүрж хийх шаардлагатай байдаг.
Түрүүн хэлсэнчлэн битүүмжлэл сайн барилга, муу барилга хоёрын эрчим хүчний зарцуулалт нь хэрхэн өөр байдаг талаар жишээ харуулсан байна. Жишээлбэл битүүмжлэлийг N50 гэдэг утгаар бид нэр хэмждэг. Одоо үзүүлэлт байдаг. N50 гэсэн үзүүлэлт байдаг. Энүүнийг болохоор одоо Монголын барилгын норм дүрм дулаан хамгаалалт дээр ч гэсэн N50 гэдэг утгаараа орсон байлээ 2022 оны. Тэгэхээр олон улсын пассив барилгын хүрээлэн ч гэсэн N50 гэдэг утгыг ашигладаг. За тэгээд энэ битүүмжлийн N50 утга нь яг ижлэхэн ашиг хийц бүтээц дулаалга цонх хаалгатай яг ижлэхэн талбай хэмжээтэй хоёр барилгын хувьд битүүмжил сайн муу гэсэн хоёр барилгын хувьд хоёр дахин ялгаатай байгаа. Битүүмжил нь 0.4 байхад 13 кВт цагийг халаалтандаа зарцуулдаг бол битүүмжил 2.6 буюу муу байхад 26 кВт цагийг зарцуулж байна. Тэгэхээр энэ N50 гэдэг утга нь пассив барилгын стандартад бол 0.6-аас бага буюу тэнцүү байх хэрэгтэй. Тэгэхээр N50 утга нь ихсэх тусмаа одоо 2 3 4 10 гээд ихсэх тусмаа битүүмжил муу байна гэсэн үг. Багасах тусмаа битүүмжил сайн байна гэсэн үг. Тэгээд энэ яг ямар утга илэрхийлдэг вэ гэхээр 50 паскалийн даралтын зөрүүтэй үед дотоод орчинд дотоод нийт одоо энэ өрөө тасалгаар жишээ авах юм бол нийт талбай өндрөөр үржүүлсэн эзлэгүүн агаар байгаа шүү дээ. Энэ агаар нь цагт хэдэн удаа тэр нөгөө сийгж байгаа зай завсраар сийгэж гарах вэ гэдгийг илэрхийлдэг байхгүй. Одоо жишээ нь 0.4 гэх юм бол энэ нийт эзлэгүүний 40% нь цагт хяналтгүйгээр ингээд гадагшлаад алдагдаж байна гэсэн. 2.6 гэхээр энэ нийт эзлэгүүнийг 2.6 дахин үржүүлсэнтэй тэнцүү хэмжээний агаар сэлгэгдээд хаягдаж байна гэсэн. Тэгэхээр нөгөө агаар хяналтгүйгээр сэлгэгдэх тусам тухайн нөгөө дотоод орчинд үс бий болгосон арай гэж халааж дулаацуулсан бүлээн дулаан агаар маань алдагдаад явчихж байна. Эсвэл гаднаас хүүтэй агаар ороод ирчихэж байна гэсэн. Тэгэхээр эрчим хүчний алдагдал маш өндөр болдгоо. За тэгээ ерөнхийдөө яагаад битүүмжлэх тухайгаа ойлгосон те. Нэгдүгээр барилгын хаших хийцдэг конденсат буюу чийг хуримтлах асуудал үүсэхгүй тулд хоёрдугаарт эрчим хүчний хэмнэлтийн одоо эрчим хүчийг сайн хэмнэхийн тулд мөн энэ тэндээс ингээд сийгээд ахаар жоохон зэврээд те ая тохгүй байдал үүсэхгүй тулд за тэгээд мэдээж битүүмжил сайн байх юм бол дуу тусгаарлалт өндөр болдог. За мөн агааржуулалтын системийн үр ашигт ч гэсэн үр нөлөөтэй байдаг. За яагаад вэ гэхээр одоо нөгөө үнэтэй авч тавьсан агааржуулалтын төхөөрөмжөө агаараа ингээд өөхөхгүй сэлэх гээд тавьсан байхад тэнд нэг хэсэг газар зай завсартай тэр хэсэгт тэрүүхэн тэндээ ингээд агаар хуйлрал үүсээд тэгээд ерөөсөө нөгөө агаар маань яг төлөвлөсний дагуу ингэж бүтэн жигэд сэлгэгддэг байхгүй. Тэгэхээр агааржуулалтын төхөөрөмжийн үр ашгийг ч гэсэн нэмэгдүүлэхэд битүүмжил бол зайлшгүй шаардлагатай байдаг. За тэгвэл битүүмжлэлийг яаж хэмжих вэ? Бид нэр хэмжиж, аливаа зүйлийг ер нь хэмжиж тэрийг илүү сайжруулах боломж нөхцөл бүрддэг. Тэгэхээр мөн стандарт шаардлага тавихад ч гэсэн хэмжилт тоонтгаар үзүүлэлтийг тодорхойлох шаардлагатай байдаг. За тэгэхээр битүүмжлэлийг бол blower door test гэдэг олон улсад ийм тестийн арга зүй байдаг. Тэгээд энэ нь болохоор жишээлбэл нөгөө барилгынхаа эзлэгүүнээс хамаарат нэг төхөөрөмж тавих уу, хоёр төхөөрөмж тавих уу гэдэг нөгөө хүчин чадлаа томсоод явчихдаг байхгүй. Тэгэхээр энэ харагдаж байгаа тэр сенс бол энэ төхөөрөмжний нэг бүрэлдэхүүн хэсэг нь байгаа. Одоо энэ улаан хаалганы нөгөө point. Энэ бол нөгөө энэ харуулж байгаа миний хэмжилтийн багцын маань нэг хэсэг байна. За тэгээд энэ төхөөрөмжийг барилгынхаа
үндсэн хаалган дээр суйрлуулад тэгээд энэ сенсээр дамжуулаад агаарыг барилга руу ингээд үлээд эсвэл барилга дотор байгаа агаарыг сорж гадагшлуулдаг. Тэгснээр нөгөө энэ тэнд үүссэн байгаа зай завсраар ингээд агаар орж ирнэ дээ. Эсвэл агаар гадагшлана да. Тэгэхээр барилгын дотор болон гадна агарын даралтын зүрэг 50 паскалийн даралтын зүрэгтэй болгохын тулд хэдийн хэмжээний агарын урсгалыг энэ сенсээр дамжуулж барилга руу оруулах вэ гэдгийг багж маань ингээд хэмжээд авчдаг. Дээрээс нь нөгөө барилгынхаа даралтыг хэмжээд авчдаг. Гадна даралт, дотор даралтыг хэмжээд авчдаг. Тэгээд тооцоол хийгээд тэрүүгээрээ танай барилгад тэдийн хэмжээний нөхсөв байна. Мөн танай барилга цагт тэдийн хэмжээний агаарыг хяналтгүйгээр сэлгэж байна гэдгийг нь олоод өгдөг. Тэгэхээр одоо тэр 50 паскалийн даралтын зураг гэдэг нь хэр их юм бэ гэхээр 50 ньютон метр квадрат талбайд 50 ньютоноор дарж байгаа юм шиг ийм хүчээр хашах хийцэд нөлөөлдөг, барилгын ханд нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр салхиар зөвөрлөх юм бол 9.2 м/сек салхитай дүүцэн. Тэгээд энэ битүүмжлийн тестийг хийж байгаа хавцад мэдээж барилга дотроо өөрсдөө байж иж болдог. Хүнд ямар нэг тийм сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ болохоор гауж гэдэг одоо тухайн хэмжилтийн сенсорудаас ирсэн дата мэдээллийг цуглуулад тэгээд боловсруулад график гаргаж өгдөг одоо компьютертэй бүрэлдэхүүн хэсэг нь л да. За тэгээд энэгээр хэмжээний тулд бид нар эхлээд барилгаа бэлдэх хэрэгтэй. Бүх нөгөө нэг ааржуултын нөхсөв, цон, хаалга тэр юм ингээд хааж бүгэлдэг. Тэгээд сийгэлт үүсэж байгаа хэсгийг тодорхойлох байгаа шүү дээ. Тэр сийгэлт хэсгийг бол битүүлэхгүй үлдээгээд зай завсрыг битүүлэхгүй үлдээгээд тэр яг ааржуултын хаалга цонх гэсэн юмнуудыг бүгдийг хааж битүүмжлээ үздэг. Тэгээд тухайн барилгад таны барилгад хэдийн хэмжээний зай завсар нөхсөв байна. Тэр бүгдийг чинь нийлүүлээд одоо бүх нөхсөв зай завсрыг нийлүүлэх юм бол хэдийн хэмжээний нүх байна вэ гэдгийг нь тооцоож болдог байхгүй юу? Тэгээд тэр нүх нь жижигэн бах тусмал сайн гэсэн. За тэгээд энэ хэмжилтийг бол 2 удаа ерөнхийдөө хийдэг. Яагаад вэ гэхээр одоо барилга угсралт хийгдээд дотоод засал хийхдгээс өмнө буюу барилгыг одоо нөгөө сийгэлт зай завсартай хэсгийг олж тогтооод дараа нь засварлах боломжтой үед нь хэмжилт хийгээд тэгээд тэр зай завсар нөхсөвийг олж илрүүлсний дараа засаж сайжруулад тэгээд дараа нь дахиад битүүмжлийн хэмжилтээ хийдэг. Ингэснээр нөгөө хэрвээ ингээд дотор заслаа хийсэн байлаа гэхэд дараа нь битүүмжлийг хийхэд жоохон битүүмжлийн тестийг хийхэд жоохон нөгөө хаагур сийгээд байгаа нь олдоход хэцүү байдаг учраас тэгээд засаж сайжруулахад ч гэсэн хүндрэлтэй байдаг. Нөгөө арай гэж хийсэн дотор заслаа нурааж байгаа дахиад засах шаардлагатай болчдөг. Энэ болохоор ерөнхийдөө 2 удаа хийхийг зөвлөдөг. Гэхдээ яг ихний шалгалтаараа гайгүй битүүмжил сайтай барилга байх нь бол заавал 2 удаа хэмжих шаардлагагүй л дээ. Энэ багцаараа агаар үлээлгээд ингээд шаар үлээж байгаа юм шиг гээд барилга үлээлгч юмуд тэндээс ингээд сийгэлт нүсвээр ингээд агаар гадагшаа гэд савирж байгаа юм гээд мэдэгддэг. Иймэрхүү агарын урсгал хэмжигч багцаар ч юм уу утаа мэтрэгчээр ерөнхийдөө хаа сийгээд байгааг нь тодорхойлоод олцдог. Гэхдээ ер нь барилгууд дээр хэмжилт хийгээд үзээд явж хахад голчлоо цонхны нөгөө эрзэн байдаг шүү дээ. Цонхны эрзэний хэсэг дандаа муудсан байдаг. Тэр хэсгээр сийгчээдэг. Дээрээс нь нөгөө цахилгааны хоолой, цахилгааны утас орж ирсэн юм хэвтэрсэн хэсгээр. Тэр энэ нөгөө цахилгааны утас орж ирдэг хэсгээр цахилгааны хар хоолойны дундуур сийгэлт явагдаж байдаг. Дээрээс нь Монголын нөхцөлд бол нөгөө яндантай байшингуудын яндангаар хамаг агаар маань хөрөөд алга болчдөг. За тэгээд галтгооны тосгуур, угаалтуурын тосгуурын хоолой молоогоор ингээд бас агаар ингээд үлээгээд
мэдэгддэг байхгүй. Тэр нь яагаад вэ гэхээр нөгөө усаараа бодлогдоогүй эсвэл ямар нэг нөхцөл байдал үсэгждэг. Тэгээд дээрээс нь нөгөө барилгын хаших бүтээцээр харагдахгүй байгаа бидний нүдэнд харагдахгүй гадаг жижиг нөхсүүгээр агаар ингээд нэвтэрч идэг. Тэгээд тэгээд нөгөө хан дээврийн уулзуур шал ханны уулзуур ч юм уу те ханны уулзуур гэдэг энэ залгаас хэсгүүдээр бас нэлээд битүүмжлэлтгдсэн байдаг. Тэгээд агааржуултын хоолойгоор бас алдагдж байдаг. Тэгээд янз бүр одоо барилга болгон дээр янз бүр байдаг. Хаагуур битүүмжлэлтгдэж байгаа. Тэгээд тэр болгоныг яаж сайжруулах вэ гэхээр тэгээд энэ жишээлбэл Дармштадт Каннингштайн гэдэг нөгөө хамгийн анхны пассив барилгын жишээ байна. Нөгөө Wolfgang Feist гэдэг эрдэмтэн маань өөртөө болон найзуудтай зориулж хийсэн орос улсны барилгын жишээ байна. Энэ барилга гэхэд жишээ нь дотоод толчны эзлэгүүн нь нийт 494 метр куб эзлэгүүнтэй. Тэгээд битүүмжлэлийг хэмжээд үзэхэд 0.26 гэсэн үзүүлэлт гарсан байна. Тэгээд энэ барилга дараагийнхан жишээ нь болохоор Бамбадос гэдэг сургуулийн барилга байна. 61200 метр куб эзлэгүүнтэй барилгад битүүмжлэлийг хэмжээд үзэхэд 0.7 гэсэн үр дүн гарсан байна. Тэгэхээр ерөнхийдөө жижиг барилгаас илүү том барилга нь битүүмжлэлийг хэмжихэд арай сайн гарах магадлал ихтэй байдаг. Яагаад вэ гэхээр нөгөө дотоод эзлэгүүнтэй харьцуулах гадаргуугийн ашиг хэцийн талбайнаас хамаарат жижиг барилга нь битүүмжлэлийг хэмжиж жоохон муу гарчих гэдэг хандлагатай байдаг. Тэгээд том барилга авах тусмаа битүүмжлэл сайн байх хандлагатай байдаг. За тэгээд энэ 0.16 гэдэг тоо үзүүлэлтийг яагаад заавал битүүмжлэлийн утга 0.6-аас бага байх ёстой вэ гэдгийг хэмжилт туршилтаар олж тогтоосон байдаг. Нөгөө 206 тийм эрчим хүчний хэмнэлттэй амгийн орон сууцд битүүмжлэл хэмжиж үзээд тэгээд дундаж утга нь 0.37 байсан. Тэгээд хамгийн их утга нь 0.6 байсан учраас тэгэхээр 0.6 гэдэг утгаар нь шугам тогтоогоод стандарт тогтоогоод тэгээд энэс бага байх ёстой гэж заасан байдаг. Тэгээд энийг болохоор 1990-ад онд нөгөө пассив барилгын хүрээлэн маань хэмжилт хийгээд энэ стандартыг боловсруулж чадаа ингэж олж тогтоосон байдаг. Тэгээд Монголын норм дүрм дээр болохоор энэ N50 гэдэг утга нь арай их байдаг. Зүгээр байгалийн агаржуулалт одоо байгалийн агаар сэлгэлттэй буюу зөвхөн цонх хаалгаар гаднаас агаар оруулж ирдэг барилгын хувьд 4 байх ёстой. Харин механик агаржуулалтын системтэй барилгад бол 2-оос бага байх ёстой гэж заасан байдаг. Тэгэхээр 4, 2, 0.6 гэдээ харьцуулахаар нэлээд ялгаатай байгаа. Тэгээд яаж битүүмжлэлийг хангах вэ гэхээр яаж барилгаа битүүмжлэх вэ гэхээр барилгын үндсэн хийж бүтээцээс хамаарат жоохон өөр байдаг. Тэгээд энэ дээр бол ерөнхийдөө ямар ч бүтээцтэй байсан талбайгаар буюу одоо энэ нөгөө материал тус бүрэн ингээд жижиг нөхсөвтэй байгаа шүү дээ. Тийм нөхсөвгүй материалыг ашиглах гэх юм уу да. Дотор талд нь. За тэгээд нөгөө уулзуур хэсгүүдэд материал болгоныхоо уулзуур хэсгүүдийг нь хоёр ингээд автан хөвчлээ шулуун хэлбэртэй уулзуур байгаа шүү дээ. Шулуунаар уулзсан юм хоёр автан OSB гипс автоматангийнхаа уулзуур заг хэсгийг тусгай зориултын сайн чанарын скотч шиг тийм тейп материалаар битүүмжлэх. За тэгээд нөгөө цахилгааны хоолой, юуны хоолой, ус бохор, цэвэр ус бохрын хоолой гэх мэт тийм бүхэн одоо хөглөлтүүдийг битүүлэх шаардлагатай байдаг.
Тэгээд модон бүтээцтэй бол одоо OSB модон арга бүтээц босгоод тэгээд OSB-гээр ханаа ингээд битүүлж байгаа тохиолдолд тухайн OSB-ний чанар нь сайн байх ёстой. Жишээлбэл ерөнхийдөө 1.2 см-аас 100 OSB ашиглах ёстой гэдэг. Гэхдээ Монголд байгаа OSB-нууд тийм хангалттай нөгөө нэгт биш учраас OSB хангалттай сайн битүүмжлэгч материал болж чаддаггүй. Харин нөгөө нэг панерын хавтангууд гэдэг шүү дээ. Модон панерын plywood хавтангууд тэд нэр бол гадруу нь ингээд юутай байдаг учраас гүлгөр нэгт сайтай байдаг учраас тийм модон хавтангуудыг ашиглаад тэгээд уул зур хэсгүүдийг нь энэ зураг дээр харагдаж байгаачлан иймэрхүү сайн чанарын тейп наалтуудаар нааж залгаж битүүмжилдэг. За тэгээд тоосон өргөт бүтээцтэй тоосох блокон ч юм уу өргөт бүтээцтэй барилгын үед бол дотор талаас нь 2 см-аас зан шавардлага шавардлагаар шавардах хэрэгтэй байдаг. За тэгээд эсвэл сая харуулсан мембран бүрхүүлэлээр дотор талаас нь нэг хүрчлэн ингээд тогтоогоод наагаад битүүлдэг. За төмөр бетон барилгын хувьд бетон томол барилгын хувьд бол хангалттай сайн битүүмжлэгч болж чаддаг учраас зөвхөн нөгөө уулзуур цан хаалга уулзуур хэсгүүд дээр анхаарах хэрэгтэй байдаг. За тэгээд тэгвэл хоёр төрлийн материал ашиглавал яах юм бэ те? Өргөд бүтээцтэй гэж байгаа. Дээрээ модоор хилээ гэхэд тэр хэсгийг яаж битүүмжлэх вэ? Тэгэхээр энэ зураг дээр хэсэглэл харуулсан байна. Одоо ингээд өргөд тоосон өргөд бүтээц байна те. За тэгээд дээр нь бол I-joist юм уу? Модон ингээд модон хавтан дулаалгын материалаар хийсэн байна. Тэгвэл энэ хооронд уулзуурыг яаж битүүмжлэх вэ? Тэгэхээр энэ нь маш амархан гэдэг шиг. Энэ нөгөө мембран гутаараа дээвэр хэсгээ битүүлж явж байгаад энэ хэсгээ шавардж байгаад яг энэ хэсэгт нь болохоор ийм зориултын тортой материалыг ашигладаг. Энэ нөгөө нэг мембран гутайгаа наалтчдаг. Энэ шавардлагаа тогтоочдаг. За тэгээд энэ материалыг ингээд ашиглаж байгаа нь бол битүүмжлэх болдог. Эсвэл нөгөө нэг уутан мембран доош нь оруулаад тэгээд модоор рекер дараад хатчих болдог. Ойлгосон уу? Гайгүй те. За тэгээд нөгөө plywood ч юм уу модон хавтангаар дотор талаа битүүлж байгаа тохиолдолд яг энэ залгаас уулзуур хэсгүүдийг булангийн хэсгийг яаж битүүмжлэх вэ гэхээр эхлээд жижигхэн дөрвөлжингоор ингээд яг тэр 3 хавтангийн уулзуур хэсгийг наачна. За тэгснийхаа дараа тэрийгээ одоо дараад 3 хавтан дээрээ дөрвөлжин жижиг дөрвөлжин скотч наачна. За тэгээд тэгснийхаа дараа нөгөө 2 хавтангаа нийлүүлээд ингээд тейпэрээ яг 2 талдаа тэнцүү тэгшимтэй байхаар нааж өгнө. Ингээд буланг битүүмжилдэг. За тэгээд хэрвээ барилгын талбай маань бохирдол, тоос, шороо янз бүрийн хогно хөвшигтэй байх юм бол нөгөө наадаг материалууд маань ингээд сайн наалдаж чадахгүй хавхраад салаад унж учраас барилгын талбайгаа сайн цэвэрлэх шаардлагатай. Цэвэрхэн ажиллах хэрэгтэй. Энд харагдаж байгаа шиг ийм учир нь олдохгүй те яг нөгөө тейп маань ингээд наалтаад жамгүй ч юм. Энэ нөгөө силикон маань бас энүүгээрээ наалцсан юм уу гэд ийм одоо бохор ажиллаж болохгүй. За тэгээд
янз бүрийн одоо барилга дотор ашигладаг тоног төхөөрөмжүүд байдаг тийм. Энэ жишээлбэл усны цоргон. За тэгэхээр ийм одоо шавардлага хийхэд түүхтэй усрал суйрлуулалт хийсний дараа ингээл гараа хойгуур нь ороод шавардахад хэцүү харагдаж байгаа. Ийм юмыг суйрлуулахаа өмнө эхлээд тоосон блокон өргөт барилга 2 см зузаан шавардлагаараа ингээд шавардчаад дараа нь иймэрхүү ханд суйрлуулдаг юмудаа суйрлуулжвал түүхшил багтай дээрээс нь битэмжлэг хангахад амархан болдог. За тэгээд цонхны амлагааны хэсэг дээр ийм бохирдол ихтэй байх юм бол нөгөө битүүмжлэгч материалын маань хунаас нь хучаа үүсээд тэр завсраар ингээд агаарсыг боломжтой болчдөг. Нөгөө тэрний чинээ маань эмчээ үүслээ гэхэд энүүгээр нөгөө чиг тундас үүсээл тэгэл 90-тойрноо завааруулаад болчихно. Тийм болохоор иймэрхүү алдаа дутагдал ерөөсөө гаргаж болохгүй. Нөгөө цонхны хаалганы яран хэсэг дээр тейпээр наалаа гэхэд тэр нь ингээд буцаад салаад унж болохгүй. Сайтар наалддаг 50, 60, 100 жил болсон ч тэр чанар нь алдагддаггүй тийм чанартай материал ашиглах хэрэгтэй. Тэгээд энэ гадрууны тоос мосыг харьцсныхаа дараа тейпээр наах хэрэгтэй. Энэ дээр жишээлбэл энэ битүүмжлийн материал нь богиноцсон байгаа байхгүй. Богинотчууд энэ модон араамны энэ уулзуур хэсгээр сийлд нөхсөв үүсчин. Тэгэхээр энэ хэсгийг ийм жижиг сажиг нөхсөвтэй байлгахгүй тулд энэ материалаа хангалттай томоор нааш нь дагуулж гаргаж ирээд энэ скотчтойгоо нийлүүлээд холбох ёстой байсан. Тэгэхгүй ингээл нөгөө битүүмжлийн давхаргаа ингэж хийчихэл энчээ хийчихэнгүүт тусдаа энэ зай завсар нийлээгүй битүүмжлэгч давхар нь хоорондоо нийлээгүй хэсэг үлдсэн байгаа. Ийм алдаа гаргаж болохгүй. За тэгээд хоёр одоо хавтан материалын уулзуур хэсгийг наахтаа тэгээд яг голын тэр уулзуур хэсгээс хоёр тал руугаа тэгшимтэй байхаар наах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд тэгшимгүй далийн мөрөө хунаас нь хучаатай наачих юм бол амархан битүүмжлэл алдагдана. Амлагааны хэсэг дээр битүүмжлэл алдагдсан байна. Энэ одоо иймэрхүү булан тохой уулзуур хэсэг болгоныг нэг бүрчлэн зураг төсөл дээрээ зурж төлөвлөж яг яаж битүүмжлэхээ сайтар ойлгосон байх хэрэгтэй, төлөвлөсөн байх хэрэгтэй. Тэгэхгүй бол дараа нь ингээд маш их алдаанууд үүсдэг. Энэ болгон энд харагдаж байгаа алдаа болгон таны барилгын нөгөө эрчим хүчний эмнэлтийг байхгүй болгож яадаг. Дээрээс нь олон жил урт настай барилга бол олон жил ашиглах урт настай барилга болж чаддгүй. Мөн нөгөө агааржуулалтын хоолой харагдаж байна. Ингээд гадагшаа гарч байгаа нөгөө тэгээд энэ одоо хунаас нь хучаатай хэсгийг багасгахын тулд бас л төлөвлөх хэрэгтэй. За тэгээд нөгөө цахилгааны хоолойтой хэсэг дээр ийм зориултын сая дундуур явуулсан материалыг бас ашиглаж өгдөг. Агааржуулалтын хоолойны хэсгийг болохоор ингэж наажих юм бол бас үр ашиггүй нөгөө дараа нь ингээд амархан салаад унцдаг болохоор ингэж болохгүй. Харин оронд нь иймэрхүү зориултын материалыг ашиглаж үйл зүгээр. За тэгээд энэ түрүүн хэлсэнчлэн цахилгааны хоолой ярцадгийн хэсгээр битүүмжлэл алдагдсан байгаа нь харагдаж байна. За тэгээд кабелийг холбодог барилга руу нэвтрүүлж оруулдаг иймэрхүү материалууд янз бүрээр байдаг. За эсвэл бүр хар арга ашиглаад ингээд силикон сайн чанарын нөгөө хатаж хугардгүй олон жил болсон ч хатаж хуурж хурдгүй тиймэрхүү сайн силиконоор силиконтчиж болно. Энэчүүлээ. Тэгээд цахилгааны утас хоолой байлаа гэхэд ингээд нэг багцаараа оруулаад ирсэн зүгээр олон цахилгааны
барилгааны утас оруулж энэ тэрүүгээр оруулахгүйгээр нэг багц болгоод нэг газраар оруулж ирэх юм бол үр дүнтэй гэдэг. Тэгээ энэ шиг ингээд олон нүх гаргаад ээж болохгүй. Нэгтгээд нэг нөхөр оруулж ирэх хэрэгтэй. Тэгээд битүүмжлэгч шийт байна, гипсэн хавтан байна. Тэгэд нөгөө модон дам нуруу байна. Энэ гурвын уул зургийг яаж битүүмжлэх вэ гэсэн бодлого байна. Иймэрхүү зориултын тэр одоо хоолойныхон дээр нь суйрлуулцдаг, хэрэгтэй үедээ нэгтчдэг, хэрэггүй үедээ ингээд хаагдчихдаг. Иймэрхүү юмыг суйрлуулчих юм бол нөгөө заавал ийм том нүхийг барилгаан хашхын ийзээд нэгт гадаг шин гаргаад авах шаардлагагүй учраас битүүмжлэхэд нэмэртэй гэсэн утгаар болно. За тэгээд саяны зураг дээрээс одоо энэ хэсгийн битүүмжлэлийг яаж хангах ёстой вэ гэхээр энэ дээр харагдаж байгаачлан нөгөө модон дам нурууныхаа тулж байгаа багныг бүрээд дээгүүр нь битүүмжлэгч пилонко тохоод тэгээд энэ гарч ирсэн уул зураа энтэйгээ холбоод наачна гэсэн үг, нөгөө скотчоор наачна гэсэн. За тэгээд хийх юм бол иймэрхүү байдалтай харагдана. Одоо шуун нуруу дээвртэй байлаа гэхэд нөгөө нэг битүүмжлийн хаан үед хаа юм. Дам нурууны дээвэр нь тохоод давуулаад хийж чинь. Тэгээ энэ дулаалгын материал энэ модон материал энэ харагдаж модон нуруу. Тэгээд энүүгээр нь ингээд битүүмжлэгч пилонко тохоод явчих болно. За тэгээд нэг сайн битүүмжилсэн барилга нь хэр удаан тэр чанараа хангадаг вэ гэхээр энэ график дээр үзүүлсэн байна. Одоо жишээ нь 0-100-ны анх битүүмжлэгийг хэмжихэд 0-47 байсан барилга 4 жилийн дараа дахиад хэмжихэд 0.43 20 жилийн дараа дахиад хэмжихэд 0.43 гээд байна. Битүүмжлэл сайн байх тусмаа 0.6-аас бага байх тусмаа 10, 20, 30, 40 жилийн дараа ч гэсэн тэр утгаа хангаж яадаг. Битүүмжлэл одоо муу байх тусмаа 0.6-аас бага байх тусмаа жил ирэх тусам битүүмжлэл нь алдагдаад, муудаад, улам муудаад явж идэг. Яг өөрсдөө барилга устгалтын явцад ажиллаж бригадууд ашиглах боломжтой тийм илрүүлэгч багаж гэж юусоо байхгүй. Заавал нөгөө даргалын төрөө үүсгэж сийгэлтэй олж тодорхойлж байгаа учраас сийгэлтэй цэгээ олохын тулд бид нэр хайрдаг барилга дотор бүх одоо талбай хан одоо нийтлэг битүүмжлэл алдагддаг тийм хэсгүүд угаасаа байдаг. Тэгээ нөгөө яг хэсэглэл зураг барилга барьсан хүмүүстэй ярилцж байгаа тайгаад үзчихдэг байхгүй. Хүчний утаа шиг утаа үсгэж бас байдаг байхгүй. Тэрүүгээр ингээд ойртуулаад үзэхээр нөгөө утаа нь бужигнаад хийсэж байгаа нь харагддаг байхгүй. 2 удаа хэмжинэ гэсэн шүү дээ. Барилгын дотор засал хийгдгээс өмнө засах боломжтой ерөнхийн хаших хийц маань битүүрсэн, цон хаалгаа өгсөрцөн, хааржуултын нөхөөлөө бөглөсөн тийм үед битүүмжлэлийг хэмжинэ. За тэгээд ямар нэг алдаа дутагдал олсон бол тэрүүнийгээ засаж сайжруулсныхаа дараа дахиад нөгөө дотор засал хийгдгээс өмнө хэмжинэ. Ерөнхийдөө барилга анх баригдаж байгаа хэвцад бол ингэж 2 удаа хэмжүүл сайн. Нэгэнт одоо баригдсан барилгын хувьд бол бас хэмжиж болно л доо. Яны орон сууцнуудыг бид нэр зөндөө удаа хэмжиж үзчихсэн. Тэгээд тэр болгонд ингээд яг нөгөө дотор талын энэ одоо ийм модон рекзэг ханны цаагуур нөгөө битүүмжил алдагдсан хэсэг нь орчдөг учраас яг олж тогтооход хэцүү. Яг ийм дотор талын хатангуудын зааг завсраар л нөгөө сийгэлт маань мэдрэгддэг болохоор яг алдагдж байгаа хэсгийг олж олруулахыг жоохон хэцүү байдаг. Гэхдээ яг ерөнхийдөө цонх мохны тэр эрзээ хэсгээр алдагдсан л байдаг л та. Сургалтын материал дээр байж байгаа энэ байшинг би нэг очиж үзсэн юм ба. Тэгээд их зүв. Монгол бас яг ингэж баримаар санагдаад. Германд анхны байшин ч юм бол 1991 онд баригдсан.
тэрнээс хойш ингээд сайжруулалтууд юмуд явагдаад 2005 онд юм уу 6 онд баригдсан юм шиг. Намайг очиход л 15 жил болж байна гэсэн тий. Энэ байшин болохоор их олон давуу талтай санагдаад байгаа юм. Сингл байшин гэхээр нэг байшин болохоор ингээд бөөрөөрөө ингээд юу гэдэг учраас материалын орц ихтэй дулаан хамгаалтанд айгүй хэцүү чаленж хэцүү байдаг тий. Энэ ингэж бөөрөөрөө нийлцсэн байшин 30 бол эдийн засгийн хэмнэлттэй сум момонд ойлоо ажил барьчмаар санагдаад байна. Ийм байшин байгаа юм шүү. Тэгээд үндсэндээ энэ давуу талууд бол юу гэхээр угсралтыг нь префабрикэт буюу урьдчилсан үйлдвэр дээр бэлдсэн юм модон аргатай юм автонгуудыг угсарч хийсэн. Зойрын давхар буюу доод хэсгийг нь болохоор ингээд газар дор булгаж байгаа хэсэг нь болохоор precast concrete буюу урьдчилсан мэдээж ерөөсөө санаа нь бол ер нь пассив байшин барихаас гадна илүү үр өгөөжтэй, илүү хурдтай, илүү орчин үеийг ямар шийдэл байж болох уу гэж шийдэл нь энэ. Тэгээ энийг пассив барилгын хүрээлэн гэх юм очиж шалгаад стандартын одоо дагуу сертификат олгосон юм байшин баггүй. За энэ одоо байшинг барина хэвлээд. Одоо яаж барих вэ гэдэг чинь одоо ур ухаан уралдуулна. Гал төсвөртэй тийм ээ. Одоо тийм ашиглагад хялбархан зардал багтаа нэлээд том энэ 270 квадрат багш нэлээд том байшин. Гэхдээ германчууд яг нэг тийм сонирхолтой юм болохоор заавал байшин подолтой байх тийм баг хуйлтай шахах юм ааш. Байшин доороо заавал подолтой байгаад идэв. Тэгээд тэрнийхэн дагуу хийгдсэн. Манай нөхцөлд бол яг хад асах ихтэй ус одоо хөрсний нөхцөл хүнд бол энэ подолыг хийхгүй байж болно. Энэ одоо хийсэн зарчмаар хэдүүлээ ингээд сургалтаа явна. За мэдээж газараа сайхан бэлдэн те. Энэ бол ингээд их гоё хотод дарамжтай тайжуудлын тэр ногоон бүсийг дан юм пассив байшингуудаар ингээд дүүргэсэн бүтэн том хороол байна. Тэрний яг энэ гол дээр нь ингээд байж идэг энэ байшин. Хамгийн анхны 91 оны Файс багшийн байшингаас нэг 500 м зайтай. Тэгээд концепц үнцэс их хөөрхөн та хэд бас завшаа болдол очиж үзээрэй. Машин завшиныг хориглолцсон тий ногоон карбон тэр талын удааг агуулга маш өндөртэй, ногоон орчин ихтэй, аяд тухтай, хүүхэд өсгөхөд боломжтой, өгшин ээлтэй ч гэх юм уу. Их гоё тийм амгалан тайв орчин байлээ. За энэ байшинг барихтаа мэдээж яаж хийсэн бэ гэдэг энэ процесс явагдаж байна те. Мэдээж хөрсөө хууллаа. За ингээд шалаа цутгалаа. Энэ дээр юу болж байна гэхээр энийг бүр детальчж гаргана. Зүгээр яг эхний ээлжинд ийм precast панел конкрет учраас өрлөгт одоо бүтээц биш гэдэг нь хөшүүн чанар сайтай юм. Газар хөдлөлт янз бүрийн юм төсвөртэй гэдэг талаасаа шугам одоо нөгөө юу хийгээгүй. Тойруулсан нөгөө нэг шугам суур маягийн юм хийх ёстой шүү дээ байшин барихад. Тэгээгүй. Эхлээд хөрсөө хуулж ажиллаж хагаад нягтруулж хагаад хэлс дэвсэж хагаад галгарууд тавьж хагаад хөөсөнцөр шууд тавьсан байна. Тэгээ хөөсөнцөр тавиад дээр нь бетон сутгаад тэгээд баахан юм сахал гаргаад ирсэн байгаа зэн. Энэ сахалнууд гараад. Энэ дээрээсээ нөгөө саяныхаа бетоныг углаад тэгээд гравж шахаад ингээд дэше босгоо авчихсан. Энэ процессыг одоо ингээд энэ зойрын давхар хийж байгаа байдал тий. Тэгээд хан ухсрагдж байгаа байдал ингээд саяны нөгөө блоор доор хийсэн яасан баярлцгаагаад ингээд байшингийнхаа одоо церемони эхний церемони хийж тий. Ингээ гадуур нь хөөсөнцөр дуулалаа шавардсан тий. Ийм байшингийн процесс одоо ингээ явсаар байгаа энэ одоо сертификат авж шүү дээ. Эний детальчилсан одоо нэг үрчлэн хийсэн ажлуудынх нь юм руу орчихсон дээр баха гэж бодож байна. За энэ брайн буюу хамгийн доотлолт нь дэвссэн байгаа ялгар уутан дээр жоох ил асгаж байгаад энэ хөөсөнцөр болоог байгаа. Хөөсөнцөрийн доор. Тий, энийг хийсэн. Энэ бол яг нөгөө пассив массивтай багт хамааралгүй л дээ. Тогтвол температуртай орчноос дулааны ноцоос ажиллуулахад бид нөгөө нэг голын усанд ч юм уу эсвэл одоо газрын хөрсөнд дор ингээд тураа болж байгаа тэндээсээ дулаан авах гэдэг нэг ойлголт байгаад гэдгийг та анзаарсан тий. Тэрний нэг хувилбар нь энд явж байгаа юм. Зүгээр туршилт маягийн л юм явсан байлээ. Тэгээд
Тэгээ газрын гүний гэхэд бас биш. Гүний дулаан ч бүр доошоо тий. Аль болохоор тогтмол температуртай 14-5 градусын температуртай орчныг хайж олоод тэн дээр ус гүйлгээд тий шингэн гүйлгээд тэр шингэнийхээ дулааныг энэчнээс нь шахаад өндөр температур болгодог тийм арга байдаг шүү дээ. Тэрнтэй ойролцоо хөрөнгө оруулалтын зардал багтай. Гэхдээ энэ бол айгүй хурдтай манай Монголын нөхцөлд бол тэсэхгүй ягаад тэр чинь нөгөө гадны орчны температур айгүй хурдтай учраас хөрсний доогуур шургаж хөлдөн бүр доогуур тавашны төвцөг хүртэл хөлдөж орж ирнэ. Нэгдүгээр 20-дугаар энэ одоо агаар орж иж байгаа агаарыг халаах юм технологи байхгүй юу? Одоо орж иж байгаа агаар чинь ингээд сая агаар салхилтын систем дээр ярьсан уу юу? Гаднаас орж иж байгаа агаарыг жоохон прихит хийгээд оруулах хэрэгтэй. Тэгэхгүйгээр ах юм бол цамдах мандах эсвэл тэрнийг ийм тогтвортой юм тий температураар хангая гэдэг юм явсан юм шиг байна. Тэгээ энэ яг детальчсан үр дүн бол байхгүй. Яг очиод ярихад бол тэр айл нь хүн энийг ашиглахгүй гэж ашигладгүй гэж ярьчих. Би өөр очиод тэр айлынх нөгөө хүнтэй нуулзаад бүр ингээд дотор нь ороод бүх юм үзэж харсан. За энэ эхний ээлжинд хөөсөн цэцэр дулаалга. Манайхан хөөсөн цэцэр дулаалгын одоо шалан доороо хийж үзсэн байна. Ер нь бол хулгай нь бол идэх гэж иддэг юм байл шүү дээ. Чи зүгээр сониуц цангаараа мэрдэг болохоос хулгайны хотоодыг онгоолоод үзэхээр нэг шиг хөөс байлгүй. Тийм учраас ер нь зүгээр сониуц цан гэж ойлгож болд юм байна. Гадныхан бол ярьж зүгээр ерөөсөл цаана юу вэ, хоол байна уу юу гэж яваал гэдэг л болохоос иддэг. Тэгэхээр экспресс вэ, EPS вэ хулгай нь бол ерөөсө тоохгүй шүү. Ялгаагүй явдгараа л яв. Тэгэхээр хулгай нь оруулахгүй л гэсэн талаас нь л арга хэмжээ авах нь гэхээс биш тийм юм байт юм байл ш. Тэгээд яг энэ дээр юу гэж хэлж ирэхээр хөөсөн цэцэр энэ хавтангууд айгуу зузаан форматтай том форматтай 100 мм-ийн зузаантай хийсэн мэн те. Энэ шошгонуудыг материалын шошгонуудыг сайн харж аваарай гэсэн нэг юм байгаа. Хоёрдугаар хөөсөн цэцэр дэвсчээ дээрээс нь шал бетон зутгахын болвол завсраар нь юу болох вэ? Завсраар нь бетон гоожчихвол юу болох вэ? Дулааны гүүр болно шүү те. Саяны нөгөө нэг авраа машин жишээн дээр хөндлөн гүүр гэж босоо бахан гүүр үсээд хөрсдөг холбогдчих юм бол нөгөө нэг хөөс тавиад бетон зутгасаас исэн болно үстэй тий. Тийм учраас доотлаас нь чиг оруулахгүй тий гэж хамгаалт хийж байна. Дээрээс нахад хөөсөн цэцрийн завсраар тэр зааг завсраар нь юм орох вэ гэд хөөсөн гялгаруу төвсч болно. Амын нааж скотч одоо юу гэдэг тэр хөдөлгөөнгөө ингэж юу яаж болно. Тэр бол аргууд бол зөндөө бидэгтэй гол зарчим юу гэхээр тэр зааг завсар болгоноор ингээд бетон шигжиж орох тийм боломжийг хязгаарлах ёстой шүү гэсэн юм анхаарлаа. Энд XPS лямп тогтгоо байна те 0.036 харагдаж байна те. Энэ ямар тов вэ? Дулаан дамжуулалтын коэффициент. Тэгээ энэ зузаанаар нь үржигдээд метр квадрат гэдэг нь метр болоод ирнэ. Тэгээд 10 см-тэй учраас метрээр авах юм бол 0.035 чинь юу болох вэ те? 30 см Монголын хувьд бол 30 см орчим дэвсгэд жигтэйхэн сайхан болно. Энийг 3 давхарлан тий. За энэ дээр нэг юм жоохон зөрчилтэй ойлголт султай байгаа харагдаж байна. Бид нэр хөлдөлтийн гүн ярьж те. Хөлдөлтийн гүн бол юунд хамааралтай? Усанд хамааралтай. Тийм ээ? Хэрвээ усыг бид нар хөлдөхгүй гэж бол хөлдөлтийн гүнээс доогуур явуулах ёстой гэдэг логик ярьж те. Байшинг хөлдөхгүй газар заавал зоох ёстой гэдэг ойлголт ерөөс байхгүй. Тэрийг нэгдүгээр ойлгомоор байна. Байшингийн хувьд бол дулаан хамгаалалтаа сайн их юм бол агаарч байж болно, тий? Газар доорч байж болно. Харьцаж байгаа нөгөө тодроос гарч байгаа дулаалгын намжуул дулаан хамгаалтын үеэд нэвчээд цаашаа гарч байгаа харьцаж байгаа температур мань хэдвэ гингүүд хас 15 юм хас 30 юм гэдэг ялгаа. Хас 30 байх юм бол илүү сайн дулаална, хас 15 байх юм арай бага дулаална гэсэн ялгаа болохоос биш. Заавал хөлдөлтийн гүнээс доош орж иж бид нар дулаан хамгаалах ёстой пассив байшин дээр гэж бодож ойлгож байгаа хүмүүс хэрвээ байвал одоо манай хэн шиг тийм бол буруу ойлголт шүү. Ус хөлдөлтийн гүнээс доош гэдэг ойлголт чинь бол зөвхөн шингэнтэй харьцаж байгаа тохиолдолд яригдана. Тийм ээ? Барилгын салбарын бүгд мэдчихсэн. Тэгэхээр тэр бид нар мөсөн дээрч байсан одоогоос мөсөн дээр байшин байгаа. Бидний байшингууд дандаа мөсөн дээр байна. Хөрс чинь тэр чигээрээ мөсдсөн хас 20 градустай байж шүү дээ, хаяа байна. Тэгээ тэрэн дээр байшингаа барихтаа дулаана хамгаалъя. Монголын хувьд бол 30 градус 30 см орчим XPS хавцаа байвал
best шүү гэж би сайн хэллээ шүү дээ. Ойлгосон тий? За тийм энэ нөгөө саяны миний ярьсан метрис гэгэрнэ. Тэр болохоор нөгөө бүтээцийн инженерийн буюу тий өөр сэдвийн яриа. Тэгтээ бол би тэрийг ярьж чадна л да яг. Хэдүүл энэ хардаа XPS дэвсчихэд дээрээс нь бетоноо оруулахгүй тулд нэг юм ялгар юм дэвсэж дээ тий. Энэ их чухал нөгөө амны дарж скотчдоход арай хэлбархан. Одоо энэ чинь нөгөө метр 20 60 90-тэй ч юм уу юм 80-тай ч юм уу юм 60-тай баха. Форматтай юм XPS байсан учраас маш олон заагыг хамгаалах ажиллагаа нь тэрнээс дээрээс нь арматур тавигдах учраас арматурын чинь хөл мөл янз бүрийн тавиад ирэхээр нөгөө ердийн гэлбруу чинь цоорчхон тий гоож нөгөө милкнууд нь гоож гэдэг утгаар нэлээд бах юм одоо юм дэвссэн байна. Энэ бол юу ч гэж болно. Одоо шилэн хөлөмжний гэлгар уут маягийн тий амархан өсгөөр цоороод харгүй юм дэвсчих хэрэгтэй юм шиг санагдсан зүгээр миний хувьд бол. За ингээд цаашаа хөөсөнцөрөө дэвссэн улсч одоо дараагийн шатанд яасан бэ гэхээр тэр доор хөөсөнцөр ингээд 10 см явж байгаа. Энэ бол тооцоолоор гарч ирсэн зузаан байх. 10 см-ийг газрын гүний одоо 2.5 метрийн гүнз булаад хийсэн тохиолдолд Германы хувьд пассив байшингийн стандартын шаардлагыг хангасан байсан учраас ингэж хийсэн баг. Бид нар бол газрын хөрсөлтөд харьцаж, газрын өндөр дээр байна, мөнгө зэвдэгтэй дороо. Тийм учраас ингээд тооцоо хийгээд үзэхээр нөгөө нэг халаалтын хам хоногоо үржүүлээд үзэхээр 30 см орчим хэрэгтэй болоод байгаа. За тэгээд тэрнийхээ эргэн тойр нь босоо сахал гаргаж ирснээр бетоноо зутгацсан байна. Тэгээд энэ прикаст панелуудыг босгоод явж байгаа юм өнгө айс байна да тийм ээ. Энэ дээр одоо саяны асуулт гарч ирж байна л да. Энэ байшингаа даах юм уу? Тэ энэ дээр чи ингээ 3 давхар байшин баригдана шүү дээ. Энэ дамнуруу муруу байхгүй болж байгаа мó гэдэг. Энэ бол тооцоол даацын инженерүүдийн л асуудал. Дамнурууг бол уруу харуулаа хийсэн ч болдго шүү дээ. Ер нь бол тий хам тосроо нуугаа хийж болно. Өөр янз бүрийн аргууд байгаа. Хөнгөн бетон одоо энэ бетон байшин одоо эргэн тойрны энэ хүндийн бетон хан хийхгүй хөнгөн мододоор арга хийсэн тохиолдолд ерөнхийдөө 20 см-ийн зузаан нийл хавтгаалжин суур маягийн юмыг хөөсөн зэр тавихад бол деформацид орохгүй арматур дээд арматурыг сайн хийж өгөх нь бол хугарч хагарахгүй гэдэг юм онлын төвшөнд байгаа. Тэр практик дээр германчууд маш сайн хэрэгжилж байгаа. Ерөөсөө л ингэж хийдэг. Хөрсөн энэ нормалны болцсон. Хөрсөн дэндүү зөөлөн нэг бол тэ энэ дэндүү овоолттой, оцоолттой юм хөрсөн дээр бол арай өөр хөрсөө жоохон сольж байгаад хийх маягтай иймэрхүү хийж байгаа. Тэгэхээр дулааны гүүр үүсгэхээс татгалзаад байна гэсэн үг байхгүй юу? Дээр нь бид нар аюу хүнд байшин барьдаг 2-3 давхар ингээ байшин барих гэж байгаа тохиолдолд маш өндөртэй метр 20-той ч юм уу суур ингээд урт том сугмын суур дамнуруу маягийн зангидаад хийх шаардлагатай болдог. Инхээр яд вөхөр хөрсдөг шууд харьцаж байгаа учраас бетончоор дулаан дамжуулна гэж үзээд ингэсэн тохиолдол нь шүү дээ тий. Ушаал сэдвээс айлгач гэж яг жоохон практик барихад илүү өндөр хийгээд өчтдөг. Метр 50 мавроо хийж өгöd гүнзгий хийж өгöd. Тэгээд тэрийг хоёр талаас нь одоо суур одоо 60 см өргөнтэй эсвэл 40 см өргөнтэй юм те метр 60-таа ингээд суур байлаа гэх юм бол дороос нь дулаалц хоёр талаас нь цуурыг халахлаад хамгаалаад. Тэгэхээр дулааны гүүрийн утга тооцох тухай бид нар одоо дараагийн хичээл дээр орно. Тэгэхээр яд вөхөр ийм урт зайг те хүйтэн дулаан дамжих юм зайг нь уртсгаж өгч ирэх байхгүй. Хоёр талаас нь хамгаалж өгдөг. Тэ уртсгаад бүр доогуур нь хийж чаддаг юм бол те яг явуулчих. Тэгтээ энэ дамжих тэр уртыг нь уртсгаад өгөхөөр дулааны гүүргүү гэдэг тооцоодтой ижилхэн болж ирдэг байхгүй. Тэ тийм аргууд ингэ. Тэгээд энэ доторчлын дулаалга шалан доогуур үргэлжлүүлээд ингэ явчихна. Гадналтын дулаалга бол бүр ингээд тэр хөрстөө үргэлж байгаа хэсэг хүртлээ яваад тэгээд ус орохооргүй хамгаалж өгж байгаа гаднаас шоргоор буцаага болчихно. Тэгэх юм бол дулааны гүүргүү хийслээ. Тэгэхээр зардал өндөртэй болоход одоо шил бид нар сургууль том 4-5 давхар байшин барих гэж байгаа тохиолдолд дулааны гүүрийг яах вэ гэдэг том асуулт байна шүү дээ. Одоо яг энэ шиг ингэж хийж болохгүй нь шүү дээ, тий. Тэр том байшин гэж чинь тэр даацсан төртэй байшин. Тэгэхээр тэн дээр бол тий суурийг тэгж дулаалах аргуудыг хийн. Тэр болгон дээр дулааны гүүрийн тооцоол хийж өгöd. Окей. Тодорхой утгаас доош байгаа учраас дулааны гүүргүү гэж авцууллаа гэдэг ингээд цаашаа явна. За энэ нөхөр ингээд яасан гэхээр энэ хажуудлын энийг саарч. Энэ нөгөө экспресс маань байж байгаа. Нөгөө саяны сутгасан шал 30 см-ийн бетон сутгаа шал хийжлээ шүү дээ. 10 туртлаа. Хийжлээ. Энэ нөгөө саяны юу аах нь? Прикаст хан маань байж шүү дээ, тий. Хан. За одоо энэний гадна талаар нь
Дааз нэг шаардаад байхгүй. Ийм ханыг хийж өгөө. Энэтэй уулзуулж байгааз. Харж байна уу? Энэ чинь хамгийн чухал байхгүй. Тасрахгүйгээр битүү дулаална гэдэг те. Эсгийн гутал өмссөн юм шиг байна гэж юм байхгүй. Тэгэх юм бол хаана газраас аяахад даарах юм байхгүй. Тэгэхээр энийг одоо энэ хэдэн санжиг 30 санж гэж байгааз. XPS-ээр харагдаж байна. Энэ одоо шалны бетон шал гэдэг одоо уулны бетон харагдаж байна. Одоо энэний гаднаас яах нь вэ? Энэ шар өнгөтэй хөөсөнцрийг уулзуулж тогтоож өгөх нь шүү дээ. Тэр явж тий. Тэр явцсан байгаад энэ цагаан өнгөтэй хатуу EPS хөөсөнцөр байх нь шүү дээ. Дац одоо деформац хамаагүй. Тэгтээ дулаан хамгаалт үзвэл ерөнхийдөө ойролцоо. Ингэж хамгаалаа гадуур нь чиглэний хамгаалт хийгээд одоо энэ доотлын энэ жижиг сажиг энэ бол яг тэ нөгөө дагаж орж ирсэн хөрсний усыг зайлуулах юм хоолой тренч, френч тренч гэж яриад байдаг тийм. Энэгээр ингээ усыг сурж авъя гэсэн юм явж байна. Энэ болохоор подолын давхрын цонх байна. Энэ подолын давхар дотор чинь техникийн өрөө байна. Тийм агуулхууд байна. 1 сарын хүнс чинь 2 сарын хүнс дайн давшид ажин боллоо гэдэг чинь мангар хүнс 2-3 жилийн хүнсийг хураацсан байт юм л шүү дээ. Тэгээ жоохон сервертер өрөө гэдэг үднээс тэр подол дотор чинь ерөөсөө дугуй муу оруулаад тавьсан. Тэгж ашигладаг юм байлээ. Тэгтээ ямар цонх гэгээ хэрэгтэй. Ийм цонх гаргаж байна. За хөөсөнцрийг нааж байгаа байдал. Мөөмдөхгүй нэ шүү дээ. Хамгийн гол мөөмдөж болохгүй болчиход байгаа. Яаж юм хэрэг нөгөө тэ байшингийн ханаар нэрцэх гарсан уур чиг чинь тэ энэ завсраар ингээд хэрвээ хүүтэн агаар л ингээд явах юм бол үүнээс цаашх нь бол над хамаагүй болчихдог байхгүй. Энэгээр тэ ханны гадаргуу дээр жоохон ч гэсэн зайвал дээр тэргээр конвекс одоо агаар магаар урсгал үүсгэл юм бол энэ гадна байж байгаа дулаал үйлчгийг алдчихдаг. Тийм учраас энэ завсраар одоо чийг хоримтлахгүй агаар сэлгэхгүй гэдэг үүднээс ингэж битүү бүгдийг нааж өгдөг юм технологийн шийдлийг аль 20 жилийн өмнө германчууд хийцсэн энийг мөрдөө явцгааж идэг. Тэгээд тэдний амьдрал нь ажижтэй сайхан байхад манайхан болохоор байсан ингээл EPS хогорчлоо хуурчлаа гэдэг энэ нөгөө мөөмдөдөг муу аргаас ч болж байгаа байхгүй. Тэгээд яаж яхад тодтолын блок нь ерөөсөө ингээд хоорондоо хуруу зайтай тий. Агаар гарч ирээл хөлдөөл төлөөл мөөмийн хаваал тэгээл ингээд цаашаа унжидэг юм нэг байгаа. Тэгэхээр энэ битум дүрхлэгтэй ийм цав маш сайн цав л да. Энэ ч одоо нэлээд өндөр наалдан чадвар сайтай татаж бүлгээд одоо хохорч унаад байхааргүй юм байна. Шүрвдэхгүй. Таны цав энэ байдаг болов мэдэхгүй. Одоо сүүлийн үед байдаг бол их сайн байна тий. Ийм юмнууд хиймээр байгаа. Тий. За дээрээс нь харсан 2 давхарлцсан байна нөхдөө тий. Энэ дээрээс нь харж байгаа байдал шүү. Хөндлөгтлөг. Энэ бетон маань энэ байна тий. Бетон маань үсрээд 10 см юм уу да. Тэгээ гадна талаар нь 15 ингээ 2 хөөсөнцөр давхарлаад тавьчихсан. Хамгийн гадна талтай нь жоох юм соёо юм дэгнэд харж энэ одоо бас нэг шавардахад ажилтуулах тор биш. Одоо яг нэг хөөсөнцөр дээр нөөрдөр хавил гаргаад өгсөн юм. Самарцсан байгааз. Тэгээд нэг шавардлага маань өөрөө хохорч унаад байхааргүй барьчихна. Энэ хөө дээрээс нь харж байгаа шүү. Энэ байна. Зигзаг маягтай хөөсөө ингээд хийцэн байгааз. За, зай завсар үлдээж болохгүй шүү. За нөгөө саяны цонгоч нь шороогоор буулгадахын алдад юу болох вэ гэхээр ийм юмар ингэж хамгаалж өгдөг. Энэ яг Герман болон Америкийн нэгдсэн улсад нэлээд дэлгэрсэн юм арга. Хөөцрийн гадна дээр ингэ шөрөвдөд тогтоочдөг. Тэгээ нөгөө шороогоо буулгахад ингэ цөмөрч ороод байхгүй мөртлөө дээрээсээ нөгөө гэгээ яг орно шүү дээ. Гэгээ нь орно. Дотроос харахад ердөө цонх. Дотроос нь онгоолгоо харахад ийм юм харагдах нь шүү дээ өдөөс чинь. Ийм юмар ингэ хийждэг юм байна лээ. За энэ ч яг тэгээд бодолын цонх. За энэ дээр нэг юм те. Дээшээ ингээд угсармал хан маань одоо ингээд ирдсэн ингээд боогдсон байна. Энэ доотлын хөөсөнцөр маань яг манай хэжиг л байхгүй да хийчихэд харсан чинь энэ хоёрын завсраар ингээд баг гар урах зайтай юм зайвлцсан. Энийг одоо яах вэ гэдэг асуудал байгаа байхгүй. Энд чинь тэр чигээрээ дулааны гүр үстэй. Тор та шавардлага хийх гэдэг энэ хөөрхөн тор мор татсан байгаа. Энэ тохиолдол энийг яах вэ гэдэг ийм
бодит практик асуудлууд өдөр болгон тулгарна шүү дээ. Бид нар байшин барьж байгаа тохиолдолд те. Бүх юм гоё ингээд зурсны дагуу, төсөөлсний дагуу явна гэж хэлж байхгүй. Заавал асуудал үүснэ. Тэгэхэд нөгөө нэг зарчмуудаа бодоод битүүмжил яах вэ? Дулааны гүр юу вэ? Гэт анхаарад энэ дээр яг ямар материал хийвэл зүгээр юм. Хөвн давуу чихэж болно. Тэ? Хөөсөнсөр шахаж болно. Өөр юу санаанууд байж болно шүү дээ. Одоо ингээд дулааны үзүүлэлт нь муудахгүй. Тэгсэн мөртлөө завсаар нагаас ингээд нааш цаашаа холхиод байхааргүй, салхисэлзээд байхааргүй болгох юм даалгаврууд өдөр болгон талбай инженерүүд ирнэ. Энэ гадна талын энэ хөөрхөн материалыг та хэд мэдэж байна вэ? Бүр юм ой модны цэвэрлэгнээс гарсан хаягдл модыг нунтаглаа буталсаар байгаа MDF маягийн болгосон. Тэгтээ зөөлөн хөнгөн үүс бас биш. Ийм материал айгүй дэлгэрсэн билээ. Тэр бол одоо ингээд Японд хүртэл сая байж лээ. Монголд ерөөс орж ирэхгүй байгаа. Тэр бодвол хөнгөдөөд эсвэл үнэтэйдэд гэдэг юм авчрахгүй л ах шиг байгаа. Уул нь дэлхийгээр нэг тарцсан байгаа юм хөнгөн зөөлөв хөрөөдөж болдог. Эсвэл энэ дээрээс шууд шавар тортой шаварлага хийгээл эсвэл гадна талаас нь хөөс нагаал ингээд цааш аваа явчихдаг ийм айгүй гоё материал ийм зузаан. Энийн чин дотор талд яаж юм гэхээр шууд энийн чин дотор талд нь хөвөн байгаа байхгүй. Каркасан дээр энийгээ боочгсон. Тэгэл энэ дээрээс энэ завсраар нь хөвөн хийчихсэн ингээд хөвөнгө хамгаалцсан. Байгаль орчин дээлтэй, дулаал сайтай, recycle хийж болдог ийм материал харин ингээд ханаа бүрдсэн байгаа. Энэ яг зүгээр загвар төсөл учраас айгүй бүх юм дээр айгүй анхаарал хандуулж хийсэн юм төсөл байгаа. За нэгдүгээр давхрын шал буюу зөөрийн давхрын тааз бол бетон тий. За бетон дээр саяны нэг хан маань ирээ суудсан байна. Энэ хаалга юм уу цонхны амлага харагдаж байна. Тэгээд энэ завсар үүсээд сая гаднаас харахад бид нар ийм завсар үүссэн шүү дээ. Тэр чинь дотор талаас харахад мөн ялгаа бөөн хуруу завсар байгаа шүү дээ. Энэ завсраар ингээд битүүм төрсөн байна шүү дээ. Битүүмс хангаж. Битмэн одоо агаар сэлгэлт. Одоо энэ чинь бловер доор хийгээд ирэнгүүч иймэрхүү газраас чинь жинхэнэ явах байхгүй. Тэгээ энэ хамгаалтыг хийж өгсөн байна. Ийм уян зөөлөн ийм ямар хийхгүй бол энэ төмөр жишээлбэл те энэ одоо ингээ анкерлаад энэ ханыг чинь тогтоох зорилгоор ингээ хийгдсэн бетон дээр ингээд хадаа тогтооцсон байгаа энэ төмөр. Энэ төмөрөн дээр зүгээр тэп явах юм бол доогуур төмөрөж доогуур сингэнэл алга бол. Тэгээ цонхон дээр төрчлэн амлгаанд ингээ төмрөөд ирдэг шүү дээ те. Тэнгүү тэрийг чи ингээ наагур тэп гэх юм бол тэр төмөрөж араар нь ингээ дагарс ихэддэг байхгүй. Тэр учраас ийм битүүм төрхөж бүр тэг палат хийж өгөөд эрзэн энэ чинь бас хатаж хөлдөөд байхааргүй юм хийгээд өчгөр энэ мөнхийн шийдэл болчихж байгаа байхгүй. Төр зургийн тийм бетон болохоор ч дулааны гүр болчихсон. Тэ хөөсөнцөртэй адилхан материалаар тэ хөвөн чигжиж болно. Бетон хийчихээр л хотлоо болчих. Бетон ч өөрөө тэ хөвөнгөөс 52 дахин дулаан дамжуулдаг 52. Силикон маань өөрөө урт хугацаанд хатаад янз бүр болоод нарны тусал мусал дээр хатаад хогроод ингээ замаас гიშг болчихгүй байнгын эрзэн чанараа хадгалж явах болно шүү дээ. За тэгээ битүүмжил гэж явна. Одоо энэ 15 мм-ийн ОСБ хавтан бол Европын стандартаар орж ирсэн. Тэр Евро стандартын ОСБ хавтангууд бол маш сайн битүүмжил болж хангаж чаддаг. Одоо бловер доор хийх гэдэг ингээд ирэхээр Монголд байж байгаа энэ 12 мм-ийн ОСБ энэ хятадаас орж ирсэн ОСБ энэ төр зүгээр нэв салхилал өнгөрд юм бил. Зүгээр хажууд нь зогсож хахад үсгийсгэр хэмжээ. Тийм хэмжээний сэрэг байдаг. Энэ Европын хувьд бол зөвхөн 100 уулзар зааг дээр анхаарах хэрэгтэй. Тэгвэл энэ гадна хаан байх нь байна. Энэ дээвэр тааз байх нь байна. Тааз энэ хоёрын завсраар ингээд саяны нөгөө 1 мм-ийн завсраар хэдэн миллиграмм ус гоожно гэдэг асуудал чинь иймэрхүү зааг дээрээс үүсэх гээд байгаа. Тийм учраас энийг ингэж тэпдэж өгнө. Энэ тэп нь өөрөө ердийн нэг скотч байж болохгүй. Тэ? Одоо тодорхой хэмжээний цуналт агшилтанд чийгэн, температурын зөрүүнд тэсвэртэй наалдангаараа байгаад идэг. Нэг наалч юм бол эзэс салдгүй нэг ийм цавуудлаг чанартай тэпнүүд байдаг болсон. Мөнгөлөг скотч өстой удлаа билээ шүү. Хотлаа. Тэгээ эргэл харахад хуурцсан байдаг. Тэр бол хотлаа. Энэ нэг даралцсан зөвхөн нэг талаас явахгүй. Дотор талаас тэп хийж байгаа тохиолдол ингээд дотор агаар температур өндөр юм чинь гадна хүүт юм чинь дотроос бүх гадагшаа агаар гадагшлна гэж ойлголт байхгүй.
заримдаа тэ хаалга савлж нэгдэх хаагдах болгонд эн чинь сөрөг дардал үүснэ тэ гадна талаас салхи заримдаа энэ талаас ирэх тохиолдолд энэтэй сөрөг дардал үүснэ гэд байнгын ингээд нөгөө нэмэх хасах гэсэн нөхцөл байдаг байхгүй Байшингийн. Тэгэнгүүт хоёр тал руугаа хойлонд нь ажилтдаг байх хэрэгтэй. Зөвхөн нэг талаас нь ингэж орчоод ахаад нэг сөрөг талаас ингээд наашаа ингээд хохроод унчих болохооргүй байх хэрэгтэй. Тэгээ нэ ялгаа энэ чинь өмнө даалд орчиж байгаа. Ахаа сингэрээд байх юм бол ханаа нураагаад онгойлгохтой машин айгүй хэцүү учраас энэ дээр маш сайн чанарын тейпнүүд эсвэл айгүй сайн чанарын силиконууд хийгдэж явах хэрэгтэй. За энд юу харагдаж байна? Энэ хардаа. Цахилгааны утас гараад ирсэн байж гэн тэ. Энэ нөхөр чинь энэ төр бол гай болж за тэр харж байна. Цахилгааны утасаа ингээд тавилаа. Дээгүүрний энэ одоо битүүмжлэг үе хангах энэ тейп явж байна. Тейп гэж одоо энэ за би энийг дараа нь тайлбарлаж өгнө. Яг энэ тейпний энүүгээр завсраар заагцсан байгаа. Энэ. Энэ ч бол нөгөө сигэлт чинь ингээд яг хөөр ингэж сэнгэж өгнө шүү дээ. Энэ өрхөө юм дээр нөгөө силикон ч шахагдах хэвээр. Тэ? Маш сайн битүүмжлэл барих хэвээр болчиход байна л да. Энэ нэг өнгөтэй нэг ялгар наацсан тортлог юм юу юм бэ гэдгийг дараагийн слайдн дээр гарч ирэх нь. За би тайлбарлаж өгнө. Энэ модон байшин хийх тохиолдол зайлшгүй хэрэгтэй болно. Энэ нөгөө саяны миний хэлээд байдаг үүсрэх үе MDF шиг мөртлөө дулаалгын материал байна. Энэ голд нь энэ болохоор том нөгөө 15-аас 20 см өргөнтэй баг нь байгаа. Энэ багны зөвсөр битүү хөвөн байгаа. Дулаалга байна шүү дээ. Тэгээ энэ цонхны амлага байна, цонхны хэсэг. Тэгэнгүүт энд яаж ингэ баахан тейп битүү давхарлал хийгээд байгаа биз. Энэ уулзвар дээр тейп хийсэн байна. Энэгээр баахан тейп явсан байна. Энэ уулзвар цагийн энэ детальны хэсгүүд чинь бол ерөнхийдөө ингэж битүү тейпээр л явна. Нэг бол саяны нөгөө битмээр явж болно. Битүүмжлэг аягүй сайн анх. Одоо энэ чинь ингээд цонх суугаал, энэ ч цонх суугаал тэгэл нөгөө үлээлэх ажил явна шүү дээ. Тэгэнгүүт л энэ завсраар ерөнхийдөө практик хийв. Тэрийг булан дээр ерөөсөө яаж болохгүй газар сийгэл байж идэг. Тэгээ энийг ингэж тейпээр хамгаалсан байна. За энэ модон баг нь маань өөрөө цуурцсан байна. Энийг одоо яах вэ юм бэ? Цаашаа хөвөн рүүгээ нэвт гараад тэгээд цаашаа ингээд шууд ерөөсөө ингээд чөлөөтэй гадаад холбогдчихж байгаа байхгүй. Энэгээр чинь чийг бидний амьсгалсан чийг давхиж ороод тэмцээч манай Монголын нөхцөл бол бушуу хүмүүс болоод тэгээд мөсөн дээр бацалж мөс болоод ингээд мөсөөр байгаа тэр хоёр тэр чигтэй ингээд мөс бол. Тэгээд дулаалгын материал чинь мөсөндөө дийлдэж суугаад тэгээд энэгээр нэг хэсэг дулаалгагүй юм хэсэг үлдэнэ гэдэг ийм зовлонгод байгаа учраас битүүмжил аягүй чухал байхгүй. Битүүмжлийг алдсан хэсэг дээр ерөөсөө бүх зовлон эхэлнэ. Тэрний цаана байж байгаа төмөр юм зэврэн тэ хөвөн нь норн доошоо суун мөс нь доошоо гоожиж ингээд энэ тэнгээр бас сонин бороо ус үер болно ийм сонин юмуд болох учраас битүүмжил хангах хэрэгтэй. Ягаад чи Монгол аягүй хуурай учраас чийг хамаагүй гэж ерөөсөө ярьж болохгүй. Хүн л болсон яг адилхан 20-25% чийг харьцангуй чигшил дотор орчинд байдаг Монголын хувьд. Цаашлаад 40-50% харьцангуй чигшил буюу агаар дотор тэ 10 хэдэн миллиграмм билээ тийм ус ингээд тэр байж л байдаг. Хэдий Монголын говьч их хамаагүй. Хүн амьдарч байгаа тохиолдолд чийг үүсч. Тэр чийг чи өөрөө герман хүн байна уу монгол хүн ялахгүй гарахал байхгүй юу. Гарсан чийг чи ерөөсөө яг физикийн хуулиар нөгөө нарийнх юм биш олоод гадагшаа тэмүүлнэ. Явж очингуудаа хамгийн хүйтэн гадаргуудаар очингуудаа барьцалтаа хөлдөөд ингээд зовлонгоо тарина гэдэг талаасаа та бүхэн энийг одоо анзаарахгүй орчих болохгүй шүү. Энэ жижигхэн сажигхэн нүхнээс чинь бүх зовлон эхэлдэг шүү. Модыг бол тэ битүүмжлэг үе гэж авч үздэг юм лээ. Модон үе бол тэ найдваргүй түнш гэж үзнэ. Байн хагарна. Одоо дүнзэн байшин бол шал худлаа шүү дээ. Нэг сайхан дүн сарагдаад байна тэ. Явж чашаа харах юм бол хялгсан нарийнхан каракнууд ингээд нэвт явцсан байдаг. Худлаа шүү. Дүнзэн байшин үүдэн байдаг шалтгаан ерөөсөө тэр. Салхих юм бол зүгээр ингээд үсчин хийсэн. Тэр яасан гэхээр бид нар хийж үзсэн байхгүй юу. Дүнзэн байшин дулаалах гэдэг оролцсон юм. Тэгээ гадуур нь өвн тавьчаад яваад гисэн чинь маргааш нөлж өглөө яваад очсон чинь ингээд блоордоор хийгээд үзсэн чинь бүр ингээд дүнзэн байшингийн дүнзэн модны шинэ ингээд модны хээш ингээд зурааснууд нарийнхан зурааснууд тоохгүйсэн тэр чинь бүгд нэвт цаашаа гарсан байт. Тийм учраас мод бол найдвартай түнш биш. Модыг бол яаж иж байгаа л наадлаас нь тейплэх, гялгар ууцдах тий. Ийм арга хэмжээ авах хэрэгтэй. За энэ нөхөр яатсан байна. Хаалгаа суулгацсан байна. Цонх суулгацсан байна. Тий. Цонхоо суулгацсан. Цонхныхоо суулгасан амлагын хэсэг дээр тейп наацсан. Тий. Тэгээ битум төрхлөгөө хийчихсэн ингээ байж байна. Тейп хийснийхээ дард дээр наанаас нь энэ бракет буюу одоо нөгөө энэ хаалганы бэхт хаалгач байнга цонх хаалга савж идэг учраас
үндсэн бэхлэгээ хийж өгсөн биш. Саяны нэг гарч ирсэн төмөр чинь дээш нэргүүлээ шүрвцсэн. Энийг болохоор тепнийхээ наадлаас хийж өгсөн. Битүүмжил авчаад дараас нь хийсэн байна гэсэн ийм энэ явж байна. За энэ нөхөр яаж энэ ойлгох шиг байна те. Энэ хардаа энэ хэсэг та анзаарч байна уу? Энэ байна. Энэ юу юм бэ гэхээр шүү дээ. Нэгдүгээр давхрын хаан. Тэгээд давхар дундын хүчилт. Тэгээд хоёрдугаар давхрын хаан босч ирэхэд юу болох вэ гэхээр энэ одоо шиг ингээ харах юм бол ингээ дээрээс нь ингээд энэ хоёрын завсар ингээд давхар дунд очил чинь хавчуулагдсан байна да. Завсар нь хийц. Тэнгүүд энэ чинь ингээ сайхан битүүмжил явж яснаа. Хайчих вэ гэдэг асуудалтай. Энэ шалчгүй дулаалгагүй зүгээр өрзөө давхар дундын хучлт маягтай зүгээр дамнуур нь тавьсан байгаа ш. Тэгэхээр энэний цаагуур ингэж гардаг байна. Одоо яг эндээс нь эхэлж энэ хамныхаа дээд ирмгээс тэпэлж жагаад гялгарууд шиг юм явуулаад ингэж явуулаад ороогоод нөгөө дээд шалныхаа 2 дугаар давхрын шалныхаа дээгүүр гаргаж ирж яснаа. Дээд давхрынхаа ханыг тавиад тэгээ буцааж эргүүлээд эн чинь нэг тэвчих байгаа байхгүй. Тэр нь энд харагдаад байна. Энэ харж байна одоо тийм ойлгомжтой юу? Иймэрхүү юм мөртлөө бодохгүй бол хийж яснаа дунд нь очиод хэрвээ ийм юм хийж амжаагүй бол айгүй зовлонтой болно. Баахан ингээд хоёр давхар дундаа очилчихсан баахан дамнуурууд ингээд байж байгаа. Тэ? Тэгээд тэр болгоно чинь энэ завсар болгоно чинь бүгд асуудлын цэг болж ирэх бүрээ шинэ 100 м ч болно. Тэр болгоныг хямгадаж янзлна гэдэг хэцүү учраас ийм арга хэрэгэлсэн байна. Энэ бол зөвхөн нэгийнхэн арга. Агаар сэлгэлтийн хоолойнууд дээшээ доошоо ингээд тэ ингээ явсан байна. За энэ юу харагдаж байна? Энэ агаар сэлгэлтийн сайленсер буюу дуу намсгагч сая ярьсан баг те. Дараа нь ярих бах те. За тэгвэл энэ агаар сэлгэлтийн сайленсер энэний наадаа ингээ давхар хаана явна те. Сайленсер буюу энэ мөрхөд явж байна. Тэгэхээр энэ дээр нөгөө агаарчийнхаа битүүмжлийн үеийг гэмтээхгүйгээр энэ бусад констракшнгууд процессыг явах хэрэгтэй шүү. Одоо бидний чухал үе болох энэ ОСБ автан те. ОСБ автан ингээ нөхөллөө, цооллоо тэгэл мартчлаа, буруу шүрвтлээ, орхилоо гэд ингээд яваад ич болохгүй. Энэ чинь бол аюул чухал үе учраас ингээ хамгаалттай хийн шүү гэсэн ийм санаа яригдчих байна. За энэ гоо цай давхар дундаа хүчлэлт чинь ингээд ийм л юм байдаг байхгүй. Ингээд дамнуруу тавьдсан. Тэгээд энэ дээрээс нь банзалцсан ийм л симпл хэлбархан ийм шийдэл. Тэгэл дээгүүр нь явхад жоохон дуурах гэдэг ийм талтай юм билээ. Тэгээ энийхээ орон зайг ашиглаад агаржуулалтын хоолойнуудыг хийгээ явцсан байна. За энэ одоо янз бүрийн хоолойнууд явж байна. Энэ дээр хахад ингээд давхар шал зутгах юм байна л да тий. Тэрнийхээ наадтал дээр нь одоо хийж байгаа юмудаа ингэж үзүүлсэн байна тий. Тэгээ энэ агааржуулалтын хоолой бас явж байна л да. Агааржуулалтын flat duct буюу агаарж нарыг нааш цааш нь өөрөө зөөгч бас жоохон зовлонтой ажил болдог. Төлөлтөө аягүй сайн их хэвээр. Агааржуулалтын систем маань хаана байрлах юм? Тэр өрөөнөөсөө за тэр өрөө хүртлээ ямар замаар явбал хамгийн эрсдэл багтаа явах юм, ямар хэмжээтэй дактаар явах юм гэдэг юм агаар зэлтгэлтийн инженерүүд маш сайн төлөвлөж өгөхгүй болвол энэ хоолой дээр цамтдах, хоолой дээр шуугах сонин шүглдээд энэ төр байх тохиолдлууд гардаг. Агаарын урсгал боомлогдох, урсгал нь удаашрах, тоос тогтоод ингээд бөглөрөх гэдэг ийм түмэн зовлонгууд байдаг учраас тэрийг бас сайн анхаарч хийгээрэй гэсэн юм санаанууд явж байна. Одоо гадна хэсэг дээр хүрлцэж байгаа уулзуур цагийн үйл эхлээд зайлшгүй битүүмжлэх үеийг хангасны дараа бетоноор битүүмжил авах гэж байхгүй. Яг тэр уулзуур дээр бол те бетон хан маань өөрөө хаграагүй тохиолдолд битүүмжлийн үе болдог. Одоо жишээлбэл цутгамал бүрэн цутгамал хан бол битүүмжил аягүй сайн. Гэвч шалан дээр ирэхээр яад вөхөр нөгөө цутгалаа аягүй сайн байлаа. Хэд хоногийн дараа харахад завсраар ийм зайтай бичдэг шин. Тэ модаа амнаас ийм зайтай. Тэгээ энийг яах вэ гэдэг асуудал үүсээд. Тэгээ яг хөө тэл жагш гэдэг асуудлууд байдаг учраас тэрний цаад дээр нь битүүмжлэх юмнуудыг сайн хийгээд өгсөн байх ёстой л гэсэн. За энэ юу харагдаж байна вэ гэхээр энэ агааржуулалтын системийг гадагш нь гадаа агаараа оруулах, гадагшаа бохир агаараа гаргах энэ хэсгийг хамгийн гадна талын саяны нөгөө нэг MDF шиг юм дулаалгын материалыг ухаж агаад хийсэн юм дөрвөлжин хоолой дээшээ гаргаад ирсэн байна. Энийг бол дулаалгын үеийг ингэж хонхоолж орж байгаа бол та дулааны гүүр тооцох ёстой шүү. Энэ дээр дулааны гүүр үүслэх шүү гэдэг ийм мессежийг энд өгчээд нийт дулаалгын үе 40 см-гээ ярьж явсан чинь энд ингээд манай агааржуулалтаа болоо гадаа ил харагдаар муухай байна. Жохон дотор нь оруулчих гэж байгаа тохиолдолд яг энэ дээр дулааны гүүр одоо юу гэдэг
дулаалгын үе нэмгэрх юм уу үүсэж байгаа шүү. Тэрийг анхаараашаа. Тэгээд хамаагүй ийм гүнзгий оруулахын тулд бас энэ хавтгаа бас жаахан санаачлахаар ингэж хийж өгсөн байна шүү дээ. Нэг айлын агарын элхүүч одоо юу гэдэг нэг 300 м3 тэр агаараас илэрхийлэх хэмжээний агарын дагц нэг тийм сүртэй том юм байхгүй л дээ. Өсрөл нэг 200 м диаметртэй юм байна. Тэрийг ингээд хавтгаалаа хийхээр нэг иймэрхүү хэлбэртэй болоо гараад ирсэн байна. За энийг аваачаа саяны нөгөө нөхрөө бад суулгаад ингээд энэ агаар сэлгэлтийн гарах орох хоолой дээр ийм юм тавьсан шүү гэж. Тэгээд энэ бас нэлээд өндөр хүний гар хүрхээргүй газар хийж өгөхгүй бол хүн энэгээр чинь бас нэг бохор агаар одоо хүн орлогч гэдэг юм иймэрхэн бас байж болшгүй гэж ярьдii билээ. Тэгээд тэрнийхэн утгаар жоохон өндөр хийж өгöd. Энэгээр одоо энэ зөвхөн энэгээр амьсгалж байгаа шүү дээ. Өөр газар ханаас агаар орохгүй. Тэгээд энэгээр одоо тамхи мамхи шидчих юм бол бас тэгээд эсвэл байдалд орно тийм. За энэ дороос гарч ирээд дээш явж байгаа байдал тийм. Дулаалгын суурийнхын дулаалгыг мөх авч жагаад дээшээ ингээд нэвт ингээд явж байгаа. Энэ анзаарч байна тийм. Энд саяны тэр хоолоо гадаас агаар авах гадагшаа агаар хаях энэ хоолой маань энд суурлах нэ. Энэ дээр дулааны гүр үүсэн шүү гэсэн юм яриа байна. За энэ сэдвийг одоо гүнзгий ярих уу яг нь сангийн инженер энэ их чухал та. Тэгээ энийг хэдүүлээ за ингээ цаашаа хэд ууцсан. Цаашаа нэг холигтой олон ууц. Бас их олон юм байна. Ерөнхийдөө энэ admittance valve гэдэг юм байна. Энэ AAV буюу хэрэгцээтэй сүрэг даралтын үед агаар өгчхөд бусад үед нь таглаатай байж идэг юм. Одоо үнэр дарагч маягийн юм функционал юм байна. Тэгээ энийг болохоор угаалгын дуурын хажууд, нойлын хажууд ингээд жижиг газрууд ингээд хийгээд орхичдаг. Тэнгүүд яах вэ гэхээр нойлын ус татлаа. Тэнгүүд нийт систем дотор сүрэг даралт үүслээ те. Сороод аваа явах гингүүт нь тэрэнд нь хэрвээ энэ агаар өгөхгүй яачих юм бол жижиг сажиг усны сифонууд ч сорогдчихдаг байхгүй. Тэгээд үнэртэй тэглэн те. Үнийг яаж одоо ердийн башнаар яаж хийдэг вэхээр тухайн бүрдэн дээшээ хоолоо гаргаад дээврээ цуулаа гаргаад өгчдөг. Тэгээд тэрлүү нь одоо те одоо үнэр нь гарна ч гэдэг юм уу тэндээс сүрэг даралтын зохицуулж яадаг ийм зөвхөн тэр хайрын юмнуудыг нүхлээд ингээд буун дулаан алдагдал хийлгээд байхгүй тул хэдүүлээ яах хэрэгтэй вэхээр ийм жижигхэн AAV гэдэг юм одоо энэ салахгүй шүү дээ $30-40 үнэтэй юмнууд ингээд хөөрхөн суурлуулаад тавьчих юм бол дээшээ нэг цоолохгүйгээр байшин битүү болно гэсэн. Тэр чинь цоолох тусам дулаан алдагдахаас гадна бороо гоожин тэгээд зөндөө олон ажиллагаар хүртэл айгу хэцүү. Тэгээд баахан хоолоонууд чинь нөгөө нэг тэгээд баах юмнууд нүхэлж гаргана их ажил ихтэй байдаг. Тэгээ энийг хажууд ингээд шийдчихдэг юм арга байдаг шүү. Энийг бол ер нь пассив дээр бол стандартаар тавьж байгаа. Ийм аа зэг юм. Юу гэсэн үг вэ? AAV гэдэг таараа. Air admittance valve. Admittance valve гэдэг. Энэ сайн тооцоотой хийж тавихгүй бас хоёр давхар байш машин дээр бол үйлчлэг нь янз бүр болоод байх тохиолдол байдаг шүү. Энийг сайн тооцож явах хэрэгтэй. За энэ агаар зүлтэй хоолойнууд ингээ явж байна те. Яг цэгэн дулааны гүүрийн тухай хэдүүл ярина. Гэхдээ дулааны гүүрэн дээр бол цэгэн дулааны гүүр, шогмон гүүр, геометрийн гүүр гэдэг янз бүрийн гүүрнүүд байгаа шүү дээ. Тэрний нэг нь цэгэн гүүр буюу одоо яг цэгээр одоо бидний хөөсөн цэрэг тогтоохтой тий шүрүүпээр ингэ тогтоодог байж та байшин гэдэг. Тэр бол цэгээр тэр чигээр ингэ гүүр болдог. Дотор талаасаа одоо байшингаа ингэ хам нэм тий 10 см зузаантай бетон байлаа. Тэрний гаднад ингэ 30-40 см хөөсөн цэрэг байлаа гэдэг. Энэ дотор бол юу хийсэн тэр нөлөөлөхгүй шүү дээ. Тий нөгөө дулаалгын үеийг нэвтлэхгүй байгаа учраас. Дулаалга нэвтлээд эхлэх юм бол асуудал үүснэ. Хоёрдугаар онгорхой нүх гараад тэргээр ингээд зүйлд нь агаар сэлгэх юм салхи сийгэх иймэрхүү нөхцөл байдал үүсгэж болохгүй л гэсэн. Шүрөвтөд орхихол хамаагүй шүү дээ. Авангуут л асуудал үүсчихэд байгаа байхгүй. Бусдаар битүүлсэн байхад бол тэгээд асуудал үүсэ. Тэгэхээр танаа тохиолдол мэдээж гаднаа дулаалгагүй байсан нэг тиймэрхүү юм болсон баг л та. Шууд гадна орчинтой дулаалгын материалыг нэвтэлсэн юм шүрүүп аливаа төмөр бол хориотой. Blower door хийж байна. За энэ чинь ингээд тий гаднаасаа бол сайхан шавардлага хийчихсэн нөхдүүд бол ингээд за илүү gas blower door хийгээд энэ нөхрийг тавьдсан үзэж тарж байна те. Тэгээд дотор талаасаа дотор тас хийхээс өмнө газ оруулахгүй бол болохгүй. Дотор талаа хийснээр яарад хийчлээ гэж юм тохиол байж болохгүй. Заавал цаг хугацаа авч урьдчилан захиалга өгчөөд бүр ингээд энийг заавал хийх ёстой ажил байгаа. Эзнээ мундаг байшин бариад сигэлтэй байшин барих юм бол анзаарахгүй сигсэн одоо мужаанууд нь гаршаагүй ч юм уу эсвэл туслан үсчээр янз бүрийн юм хийлгэхэд бол энэ агарын дэвтэмжил гэдгийг ойлголт байхгүй улсууд байшинд оролцох юм бол тэгэл тэнд асуудал үүснэ. Тэгээд
Тэр чи одоо цонхны үрээ амлаган дээр ямар шухан сий гэж байгаа бүү мэд ч тэрийг хийхгүйгээр хийсний дараа дээр одоо асуудал үүсэх юм бол маш хүндрэлтэй асуудал үүснэ. Одоо яаж битүүлж боломжгүй тийм асуудлууд үүсдэг. Тэр энэ одоо саяны тэр соролтоор өгөөд тэгээд энэ температур ялгаан дээрээс нь бариад авч байгаас энэ цэнхэр нь хүйтэн гэсэн үг байхгүй юу? Дотор талынх нь агаараас хорж гаргахаар гаднаас нөхөж агаар сольж орд. Тэр нь өөрөө баг зэрэг температур ялгаатай багт хаагдсан доо энэ даа. Тэр нөгөө сайн камераар харах юм бол гадаад улаахан ч байсан ер нь бол агаар сэгж байгаа агаар чинь хүйтэн байдаг учраас тэн дээр бол зайлшгүй харагдана. Ингэж олж авдаг. За энэ нөхөр гаднаас агаар авж байгаа. Тэгээд ороод саяны тэр бодолын давхрын дотор би яг энэ дотор зогсож байгаад ингээд энэ дулаалахаас өмнө байна. Энэ яаж нэхэр энэ хан маань бетон хан штэ. Тийм ээ? Санаж байна уу? Игдэр давхрын. Бетон хан энэ агаар орж иж байгаа энэ хоолой хоёр хоорондоо шүргэлж болох уу? Яг болохгүй лээ. Конденсац үүсэж шүү дээ. Чинь нэг нь агаар орж ирнэ. Хан байнгын температуртай. Тийм үү? Агаар нь чихтэй тэнд дуусна. Тэгээ энд яг ийм асуудал яг чигийн асуудлыг бол агааржуулалтын холоон дээр чигийн асуудлыг бид нэр шилэн хөвөн өнгөөр хийж болохгүй. Яг тэгэхээр энэ чинь шилэн хөвөнгөч агаар мэдээ агаар очиж одоо энэ хүйтэн гадар энэ гадаргууч бол хас 10 20 морь болно шүү дээ. Гадна агаар учраас. Тийм ээ? Гадна агаар учраас хас 20 градустай хоолой ороод ирлээ. Энийг яаж хамгаалах ёстой вэ гэхээр эрзэнийн каучукн нэлээд зузаан хамтайгаа дүүцхүүц хэмжээний дулаалга хийж өгөхгүй бол яг энэ хэсэгч бол мөнхийн хүйтэн байна. Өвлжингөө өдөржингөө шинжингөө агаар оруулаа шүү дээ. Тэгэхээр энэ нөхөр чинь хүйтэн гадаргууч нь шууд бетонд хүрчих юм бол энэ тэр чигээр цэнхэртэй явчихна гэсэн үг. Энэ хэсэгч нь тэр чигээр хөлдөж гэсэн үг. Тийм учраас энэ нөхөр хамаагүй том ухаж өгж жагаад энэ завсар дээр эрзэнийн дулаалга хийж өгсөн гэдэг юм ойлголт байгаа. Тэрнээс гадна бас анхаарах хэрэгтэй юм энэ хоолой маш богинохон байх хэрэгтэй. Уртал байх тусам энэ хоолойг дэлгэд үзэх юм бол ийм хоолойг дэлгэд үзэх юм ийм том гадаргуу болно тийм. Энэ гадаргуу чинь ийм багахан дулаалгатай ийм гадаргуу одоо тий ханаа нөхөлж байгаад ингээд нэг том ийм байнгын хүйтэн байж байгаа ийм цонх хичлэг хэсэгт адилхан байхгүй юу? Энэ чинь ийм гадаргуу чинь тэр чигээр гадны температур дотор нь гүйж явдаг тий. Энэ нөгөө дулаан солилцууртай агаар сэлгэлтийн систем рүү орохын өмнө явж байгаа процесс учраас хүйтнэр байна. Тэгээд дулаан солилцлол бол энэ чинь эргээд дотгошоо орохдоо 17-8 градус болоод орж иж байгаа байхгүй юу? Тэр хүртэл нь хоолойг аль болохоор богинохон байх хэрэгтэй. Гадна хоолой байнгын цэвэр агаар ингээд гаднаас авч байгаа гэдэг чинь хасах 30-тай, хасах 40-тай тохиолдлоор маш хүйтэн агаар байнгын энгөрч орж идэг учраас энэ агарыг Технологи нь зөв юм уу? Үгүй дулаан солилцуур энэ цаана байгаа. Энэ болохоор дулаан солилцуурынхаа өмнө прихитер буюу агаар аяг нь жоохон бүлээсгэж өгөхгүй бол хэд хүйтэн агаар дулаан солилцуур руу яваад орчих юм бол тэнд чинь конденсац үүсчих гэдэг байхгүй юу? Гарч байгаа агаартай барьцалгаа. Тийм учраас энийг нөгөө конденсац үүсэхгүй хэмжээнд халаахын тулд нөгөө суурин доогуур хийсэн мэс нэг юм тий халаагуур хийсэн шүү дээ. Тэр чинь энэ явж байна. Үзүүл энэ гарч ирсэн. Энэгээр энэ урьдчилан байдлаар прихит хийж өгөө гэдэг энэ юм явж байгаа шүү. Тэгэхээр энэ бол зайлшгүй байгаа. Тавина. Гэхдээ цахилгаан халааж болно. Нараар халааж болно. Батарейгаар янз бүрийн мар халааж болно. Энэ болохоор газрын одоо хөрсний дулааныг ашиглая гэдэг юм оролдлого явсан. Тэгээ энэ өдөртөө болсон үгүй би сайн мэдэхгүй байна. За тэр саяны энэ агаарын прихитер явж байна. Энд чинь фильтр бокс байна. Орж иж байгаа агарыг янз бүрийн сайхан шүүж авна. Тэ? Тэгээд цаашаа ингээ явахтай. Ингээд төхөөрөмж рүүгээ орж ийн. Энэ одоо нөгөө дулаан солилцууртай төхөөрөмж авах. Одоо энийг дулаална. Энийг бамбатал дулаалцсан байгаа зургийг одоо гараад ирэх баг. Тэгээ хайж байгаа агаар тэр явж байна те. Ингээд цаашаа гараа авчиж. За энэ төхөөрөмж рүү орж байгаа гарч байгаа дөрвөн хоолой чинь дөрвөлээ байна да. Энэ гаднаас орж ирлээ. Дулаан солилцуураар орлоо. Тэгээд дотроос гарч байгаагаар ингээд хаягдаад явлаа. Ингээ гадагшаа шууд гарч байгаа юм бол гадагшаа гараад тэнгууд энэ чэнэс юу гарч иж гэхээр энэ рүү орж байгаа чи юу гэхээр энэ бол дулаалах шаардлага байхгүй. Энэ орж иж байгаа ч болохоор бүх өрөөний нойлууд алтгоо талаас цугларч ирсэн агаар чи ийшээ орж иж байна. Тэ? Энэ болохоор цэвэр агаар чинь өрөөнүүд рүү явж байна. Энийг ачаад унтлахны өрөө, ажлын өрөө юу гэдэг те өрөөнүүд рүү өгж байгаа юм дөрвөн юм нөхтэй байдаг.
За энэ дээр одоо анхаарах хэрэгтэй юм бол яг дулаалга энэ хоёр бол маш сайн дул. Энэ гарч байгаа агаар дээр яг дулаалга тавьдаг. Гэрээс гарч байгаа чинь аль хэдийн дулаанаа өгчөөд хасах тэ гаднаас орж иж байгаа хасах 25 байсан бол энэ нөхөр чинь хас 20 болоо гарч иж бидний ашиглуулах коэффициент өснө үстэй. Бүх дулааны сорж авчаад хайж штэ. Тэгэхээр энэ чинь өөр айгүй хүйтэн болох байхгүй. Бас маш хүйтэн. Тэгж сайн ярих юм бол энэ дулаал одоо энэ дулаан солилцоорын төхөөрөмжийн маань хагасан бие нь бол гадна орчинтой адилхан. Одоо дулаан солилцоороос энэ кор гэдэг юмнаас гарч ирсэн хоёр агаар чинь хоёулаа маш хүйтэн байх юм шүү дээ. Энэ хас 25, энэ чинь хас 30 градус ч юм уу те. Тийм учраас энийг бараг 5 см 7 см-ийн зузаантай EPS хөөсөн цөлөөр дулаалцсан байгаа энэ. Ийм байдаг. Энэ дээр анхаарахгүй бол ашиглуулах коэффициент ч юм уу даад, агаар сэлгэлт ч юм уу даад, дээрэс нь конденсац үүсээд орж иж байгаа агаар чи хүйтэн зохиод эрчим хүчний зарцуулалт чи өсөөд их зовлонгууд үүснэ. Тэгэхээр энийг бол аюул сайн хийх. Яг нь яахаас өмнө энэ бол дулаалахаас өмнө те ингэж бурзаатлаа хөлөрсөн байх юм шүү дээ. Тэнд одоо те салхиар энэ талаас халуугаар хүүтэ гарч ийл эндээс хамаг гэрээ агаар дулаа гарчих юм биш үстэй гэдэг чинь бол хаалга маалган сигэлттэй өөртөө ихтгэлгүй үний л яриа. Байшин би битүү байх юм тэнд юу ч болохгүй гэдээ байгаа л. Хоёр нөхч чинь тэгэл те одоо бид нар бол дизайн хийх энэ зүгээр дуу чимээ айгу багтаа жоохон зовлон юу гэхээр энэ төхөөрөмжийн тодорхой хэсэг дээр конденсац үүсдэг учраас тэр конденсац нөөрэ бороо болж гойж тэр гойц уусыг нь хаашаа аях вэ гэдэг асуудал үүсдэг. Тэр учраас нойлын өрөөний ойрхон хоолоо хийгээд ингээд холбочдөг. Унтлагын өрөө эсвэл одоо коридор мөрдөрийн таасан хийх юм бол тэнд ус тосох тийм сав үүсгэнэ л гэсэн. Дулаан солилцоорын төхөөрөмж чинь бол маш сайн одоо бид нар ингээд байшин бариад адрын хөндийгээ сайхан зай үүсчдэг тий. Сайхан дээврээд дулаалаа таазаа дулаалчаа дээр нь тавьчихсан юм тохиолдлууд гарсан. Тэгээд тэр нь яаж ирэхээр дулаан солилцож байгаа асуудал биш. Зүгээр нэг тийм тоглоомны юм болцсон. Тэнд нь тэгээд конденсац нь үүсээд дулаан солилцоод орж иж байгаагаар нь хасах 5 градустай тэр орж ирэх юм тохиолдод үүсээд байна. Тэгэхээр тэрийг төхөөрөмж нь өөрөө дотоод орчинд байх ёстой. Тэгэхдээ маш сайн битүүмжлэлтэй юм дотоод орчинд байгаад конденсац бол зөвхөн тэр корын энэ төвшөнд үүсэх ёстой болохоос биш гадарга дээр үүсч болохгүй. Одоо энэ гадарга гэдэг юм одоо нөгөө хайрцаг кейс тэгээд одоо энэ хоолойны гарт оролтын уулзуур дээр конденсац үүсч байгаа тэр бол одоо юу гэдэг юу нэх гэсэн үг. Хийцэл муугих гэсэн үг. Тэнд сайн дулаалга битүү хийж өгөөгүй учраас гадарга нь хөрцсөн хүйтэн гадарга ил явж яана л гэсэн үг байхгүй. Тэнд борооч чинь гэсэн үг. Тэрийг бол хамгаалж болно. Дотор ороод үрчсэн гарч байгаа агаар горж байгаагаар хоёрыг яг солилцож байгаа энэ алтан цэг дээр бол зайлшгүй конденсац үүснэ шүү дээ. Энэ конденсац нь доошоо тунж гараад нүхээр ингээд доошоо гойж гарч явах хэрэгтэй. Энийг бол бид нар физикийн хөлөг зөрчиж чадахгүй заавал үүснэ. За байшин барьж явсан. Энэ пост хитер гэдээ гараад ирлээ. Одоо энэ пост хитерийг бас халааж байна. Одоо нөө дулаан солилцоороор орж ирснийхээ ард дээр одоо агаараа кондишн маягаар халааж хөргөж түгэж болдог. Тэгэх юм бол бид халаагуурын бүр орт хэрэгцээ одоо нэг ийм радиатор янз бүр юм тавихгүйгээр агаарынхаа температураар өрөөгөө халаачна гэдэг энэ яриа чи энд явж байгаа байхгүй. Энэ явж байна. Энэ дотор халсан койл одоо энэ дотор ингээ койл эргэлцсэн байж байгаа. Тэгэл халуун ус хийгээл энэ радиаторны юу шиг халуун усыг үйлгээл энэ засаар нь агаараа үлээлгээл тэгээ бүх өрөөч нь халчна гэсэн үг байхгүй. Агаараар явчихсан. Агаар нь өөрөө ингээс салаад тий өгөхстой өрөөнүүд рүү өгөө явчихна. Ер нь бол тэгээд сайн байшин барих юм бол халуун хүйтэй ялгаа бүгд адилхан жигдэр чинь. Жигдэрнэ. Ер нь бол одоо жишээлбэл би та нэгдэхэд очино сайн ч гэдэг юм уу. Ерөнхийдөө пассив стандартын дагуу барих юм бол ийм том байшин тэр мухарт ганцхан жижиг халаагаар байхад энэ бүгд жигдхэн температуртай болдог байхгүй. Уус хийн тулд бид нар ч ажиллаж байгаа шүү дээ. Дулаалгыг маш сайн хийж байгаа ч ерөөсөө тэр. Тэ? Дулаалга тааруу хийх юм бол энд хөрөөлөн тэр дулаа ирэхгүй гэдэг юм зовлон байна. Тэгэхээр агарын халаах агаараар хөргөх асуудал дээр бол яг централ гэдэг утгаараа энэ өрөөний температурыг 22, энэ өрөөний 25 гэж болохгүй гэдэг нэг юм зовлон байгаа. Хөргөөлөө хувьд ч ялгаагүй. Гэхдээ яг Японд сайн ингээд явж хахад байнга хөргүүрийн тухай ярилцгааж байгаа. Тэд нар өөрөөсөө үндсэн зовлон хөргүүр. Тэгээ энэ өрөө чи хүйтэн болчих юм биш үстэй гингүүт агаарынхаа нэг орж гарч байгаа даактан дээр нэг жаахан тохиргоо хийдэг. Тэгээ урсгалыг багсгачдаг ч юм уу. Тиймэрхүү юм хийгээд тавьчихлаа лээ. За энэ байшин бол яг энэ централ хитинг уу энэ орж иж байгаа халуун ус нь бүр 200-300 метрийн цаанаас ирж байгаа. Тэнд нь хаягдл агарын юу лээ? Хаягдл бохирын хаягдлаас гарсан дулааныг
централ хитинг болгоцсон нэг 5-600 айлыг дулаанаар хангахын төхөөрөмж тавьдсан. Тэгээд тэрнээсээ заавал дулаан ав гэдэг юм гэрээтэй баригдсан байшин юм гинэ. Тэгээ энийхээ орж иж байгаа дулааныг ингээд бид нар бол солимоор болмоор гэсэн цомдол өргөдөл тавиад ерөөсө бүтэхгүй байгаа гэдэг германчууд гэж байгаа байхгүй. Энэ централ хитинг гэдэг чинь яад вөхөр тэр хол байгаа дулааныг наашаа зөөж авчрах гэсээр байтал замдаа манай хэрглэж байгаа дулаанаас 5-6 дахин илүү дулаан хөрсөнд хагичаад байхгүй. Хайрын тийм. Тэнгүүтээ тэр мөнгөний эдгээр төлдөг. Тийм зовлонтой юм байсан дөрөв бид нар өөрсдөө ингээд нарны толмол тавиад уучраа олчмоор өнөхөр энэ дурбааныг гаргаж өгдөг гэсэн. Хов яриа. Ийм дулаан одоо манай энэ Улаанбаатарын түгээх сүлжээний нийт гадаргуугаар алж байгаа дулааныг тооцоход хэлбэх шүү дээ. Бүгдийн турбаныхын диаметрыг үржүүлээд дэлгээл температур ялгуур тооцоол дулааныхын дулаалгын материалын нь юу байлгаар үржүүлээд гаргах шин. Бүх дулааных нь бараг 30-40% шууд зүгээр хөрсөнд хагичиж байна. За энэ болохоор тэ айгуу сайн ийм 10 см-аас дээш илүү дулаалгатай ус халаах төхөөрөмж тавина шүү гэсэн байна. За энэ бол бас л зөв хэд халуун ийм одоо орчин энэ чинь зүгээр ямар ч хяналтгүй халуугаар болчих واخхой. Зундаа ч гэсэн энэ чинь халуун л байж. Хэрэглээний халуун улсаа буслаж байгаа байдал нэ нөхгүй юу? Газ ч юм уу ямар тогоорч. Тэгэнгүүт энэ танкн дээр үүсэж байгаа дулаан хэрвээ алдчихад байх юм бол байнгын нөгөө халаагаараа нэгдүгээр. Хоёрдугаарт орчин дорнд эвгүй маш халуун зам бол ерөөсөй байхааргүй үүснэ. Гуравдугаарт те эн чинь маш их тийм юу байхгүй. Энерги эрчим хүчний тийм үргэлгүй зардал. Тийм учраас иймэрхүү төхөөрөмж үүнээс ингээ гарчиж байгаа халуун усыг дамжуул хоолоо моолоо айгүй богинохон оптималны те ерөөсөө халуун усны бойлер энд байла хэрэглээ энд байла гэдэг маягтай те энэ хоёронд дулаалах гэхгүй бол ингээд гадаа гаргаа тавьчихдаг зарим байлаа. Тэгээ баахан турбаа явж дулаалцсан юм чигээл явсаран байгаад галтгоондоо ордог. Тэгээ 5 гах гэхээр 5 минут шахуу хүйдөөс хоождөг те. Энэ зовлонгоч бол ерөөсөө дандаа тийм дулаан алдагдлаас холбоотой баг. Тэгэхээр энэ төхөөрөмжийг маш сайн дулаалаараа, дулааны гүүргүү хийгээрээ энэ турбаанууд бол ерөөсөө үе зайгүй дулаалаараа гэдэг ийм шаардлага бол пассив байшин дээр тавигддаг. Манайхан наа чин сайхан халж ивэл цаг үнгүй халаагаар юм шүү гэдэг талаас нь харах гэдэг. Тийм. Эндээс дулаан алдчихвал сайн юм биш үү гэдэг тийм. Монголын нөхцөл чинь ихэвчлэн халаалтын деманд буюу халаалтын хэрэгцээ байдаг учраас халсан усаараа ч гэсэн халаачил да гэдэг юм бол пассив байшин дээр зөвшөөрөгдөхгүй л гэсэн үг байхгүй. Пассив байшин чинь бол халаалтын хэрэгцээн дээр одоо тооцоо PHPB дотор тооцоон дотор чинь эндээс гарч байгаа дулааны хүртэл тооцсон байна. Маш сайн дулаалсан ийм бойлер тавигдана. Ашиглуулах процент нь тэд хэдэн хүн амьдрын тэр хүн ийм дулаан айлгаруулна. Угаалгын машин өдөрт нэг удаа ашиглана. Тэр нь хэдэн ваттын хийн тэр нь өөрөө дулаан болж ялгараад орчиндөө дүгнэ гэдэг энийг бүгдийн тооцоонд оруулдаг байхгүй. Тэгэхээр энэ чинь ямар халаал юу лээ? Дулаалгагүй материал ингээд тавьдсан турбамруу нийл байж манай пар нэг хэсэг байгаа юм гэдэг те. Ингээд зогсож болохгүй байх нь шүү хүн ардаа. Энэ одоо те манай халаагуур энэ төр гэдэг ингээд зогсож болохгүй шүү дээ. Тэг сайхан дулаалцсны ард дээр ингэж харагдаж байгаа. Хараа та? Ингээд энэ юу лээ? Прихитер. Энэ юу лээ? Фильтр. Тэгээд ингээд сайхан дулаалцсан ингэ явж байгаа. За энэ өнцгөөс харах юм бол подолын нэг давхрын энэ их том сайхан төхөөрөмж энэ бол 15 жил 20 жил 30 жил ажиллах хэвээр айгүй сайн төхөөрөмж байх хэвээр дундаа салгалаад унцдаггүй те маш сайн юм төхөөрөмж тавьсан байлээ. Энэ бол Европт айгүй хөгжсөн байл шүү. Том нэлээд том төхөөрөмж. Тэгээд энэ өрөөрөө явж байгаа өрөөрөөс ирж байгаа өрөөрөө явж байгаа хэсэг дээр нэг жаахан юм дулаалах хийсэн байл. Энэ асуусан чинь за яг уу тий кондишн хийх гэж байгаа учраас энэ өрөөндөө бас хэд тий температур алдаад явах. Уул нь энэ дээр бол нэг хийх шаардлага байхгүй. Тэр тэгвэл гараад ирсэн дулаан хоолоор гарч байгаа дулаан чинь бол тэгэл манай талын юм гэдэг талаас энэ дээр бол гарч байгаа өрөө рүү хайж байгаа өрөөнөөс орж иж байгаа өрөөр хайж байгаа дулааныг бол нэг изоляц тасгаарлаад авах шаардлага бол байдгүй. За ингээд агаараа өгж байна. Өрөө болгонд ийм решотыг тавьдсан. Ингээд энийг нь одоо тий экочрол маягийн ийм одоо мэрэгжлэнгүүд очиод блогорд орж үзээд энэ агаар сэлгэлтийн төхөөрөмжөөс гарч байгаа одоо өрөө болгонд байж байгаа энэ агааржуулалтын системийн чинь хоолоогоор гарч байгаа дулааны агаараа урсгалыг бүгдийг тохируулга хийгээд орчдөг байхгүй. Нэг өрөөнөөс хэд гараад нөгөө өрөөндөө хэд багдаад байх юм бол нөгөө ашиглалтанд нөлөө үзүүлнэ тий. Жишээлбэл нойлын өрөө хэдэн метр куб шаардлагатай байдаг лээ.
60 м куб цаг гэдэг. Тэр нь бол 0 өрөөнд ажиллах хэрэгтэй. Унтлагын өрөөнд жишээлбэл хүүхдийн өрөөнд бол нэг хүүхдийн өрөөнд бол 30 м куб цаг гэдэг энэ тооцоон тохиргоонд хийгээд air condition биш агаар зуултын системийг тохиргоо хийгээд орчиход бол нэг хүрээд байх хэрэггүй гэсэн үг. Энэ саяны нэг гарч байгаа орж байгаа хоёр чинь гарч байгаа нь орж байгаа. Шүтгэн зайл юм. Ер нь бол гэхдээ энэ Kaufman гэдэг энэ Баси барилгын хүрээлэнгийн том Kaufman-тай би уулзаад ороод сууж яхад бол агаар зуулттай хоолойг диаметрийг нэвтэйхэн зөв тэгээ урт вогны зөв тохируулснараа бид нар үзүүр дээр нь хаалт хийхгүйгээр үзүүр дээр хаалт хийнэ гэдэг чинь үүсгэх энэ чинь бас л сенсэн дээр ачаал өгж л гэсэн үг байхгүй юу. Тэр мөн жоохон сенс шүү дээ. 50-60 ваттын ажиллаж байгаа. Энэ жоохон сенсээр багахан тогоор ингээд ажиллаж байгаа сенс маань очоод энэ чинь хаагдал энэ чинь богдол байх юм бол зовлон үүснэ. Тийм учраас ерөнхийдөө бол эршотдог тэр хаалт малтгүйгээр зөв зохион байгуулж айгүй зөв тооцож гаргах хэрэгтэй. Хоолойныхоо эсрэгөөс урт бүдүүнийг тооцоо хийчих юм бол тэнд юу ч хэрэггүй гэж хэлж илээ. Тэр нь зөв л дөө. Манайх чинь салхи үдэлээд хэцүү. Баруун хоншоо харуулчих юм бол тэргүүр чинь байнгын салхи сүйдэлэл тэр нэг агаарын зурсгалд нөлөөлөд. Ер нь бол нь шүү дээ. Агаар зултан дээр одоо ингээд хүний өмнөөр ярьчих хэцүү. Агаар зултын системийн зөв ажиллах зарчим бол ерөөс орж байгаа гарч байгаа агаарын хоёр хоорондоо урсгал нь бол яг тэнцүү байж зөв ажил. Энэ ойлгомжтой тий. Зөвхөн гарч байгаа агаар нь ганцаар яваад байгаа орж иж байгаа агаар нь энэ ч ингээд тий залхуураад байх юм бол яах нь гэр дотор чинь сөрөг даралт үүснэ тий нөхцөл болгоноор агаар орж хэрмэлсэн нэгдүгээр хоёрдугаар энэ дээр чинь хоёулаа зэрэг үйлчлэг эндээс харж иж байгаа хүйт агаар эндээс харж байгаа халуун агаар хоёр яг адилхан урддаа урсчиж ашиглуулах хөвцөд максимум төрдөг байхгүй. Тэгэхгүй нэг нь ингээл яваад нэг нь ингээл тий айгуу айж явах яваад байх юм бол энэ чинь энергийн дутаа алдаг. Одоо ингээд хайж байгаа агаараас бид нар дулааны бүрэн авч чадахгүй гэсэн үг байхгүй. Тийм учраас хоёр сенс ажиллаж байгаа бол хоёр сенсний хурд нь яг тэнцүү хоёр агаарын одоо даралт нь маш яг тэнцүү байж хамгийн өндөр утга авдаг. 93% хүртэл явж байгаа шүү дээ. Энэ сүүлийн үеийн төхөөрөмжүүд 93% ашиглуулах коэффициенттэй гэсэн. Тэгэхээр дотор үүсэн дулааныг ерөнхийдөө бол хаяхгүй гэсэн үг байхгүй. Энийг яаж баталгаажуулах вэ гэхээр агаарын урсгалын тестээр хийгээд одоо ингээд гарч ирнэ. Хамгийн сүүл дээр энэ харж байна. Энэ решотог бол одоо энэ решотог болгоноос гарч иж байгаа агаарын урсгал ингээд хэмждэг юм багж байгаа. За энэ одоо цагтаа 30 м куб гарч байна. 35 гарч байна. Жаах хэсэг жаахан багасах гэдэг ингээд тохируулах гэдэг ийм багж байдаг. Энэ болгоны чинь өөрөө болгоны нийлбэрийг аваад гаднаас орж готор саяж байгаа агаар нийлбэр бүх баланс чинь бол 10%-аас илүүгүй зөрж явах хэсгүй. Хэрвээ зөрхөл юм бол тэр чинь ашиглуулын хөвцөд алдагдаж ирэх гэсэн үг. Урагшаа харуул манайх зүгээр үү. Урд хан чинь яад вөхөр авж байгаа тохиолдол урд хан чинь өвөл бас нараа гаад аваад урд хан дээр чинь халзан агаар чинь тэр жоохон тусламж үзүүлэх тийм магадaltaй. Баруун тишээ тэр харуулж хийсэн би бол баруун тишээ харуулж хийсэн. Тэргээр хаяа хүүт агаар сэнгэж л байдаг. Салхитай. За энэ саяны дээр нэг агааржуулалтын системийг хянаж орж байгаа гарч байгаа агааруудыг бүгдийг нь урсгалаар 10%-оос илүү зөрүү байж болохгүй шүү. Орж байгаа гарч байгаа хоёр чинь нийлбэр утгаараа гэж ийм юу яалаа. За ингээд зураг окей, тооцоо окей, гүйцэтгэл окей, бловер дор окей гэх юм бол пассив хаус гэдэг сертификат авах нь байна. Сая өглөөний хичээл дээр ярьсан пассив барилгын сертифайер гэдэг байгаа. Дэлхийд дээр нэг 50-аас 60 хүн байгаа. Европт их олон байгаа. Азийн улсуудад нэг хүн байдаг байхгүй. Солонгост нэг, Японд нэг. Тэгээд ингээд Хятад нэг байна, хоёр байна. Тэгсгэл болчдөг. Тэр сертификат олгодог улсууд нь өөрөө доороо агентлагууд ажиллуулад тэр хүмүүсээс авсан мэдээллээрээ ингээд тооцоо хийгээд сертификат олгодог хэрэгтэй. А тэр хүмүүс чинь өөрөө Германы пассив барилгын хүрээлэн рүү бүх тооцоогоо явуулж, шалгуулж хамгийн сүүлийн тамгыг даруулж авдаг. Ийм тогтолцоотой. Тэгэхээр германчууд үнэтэй бил. Германчууд одоо өдрийн 1200 евро мөрөөр нэгч. Нэг өдөр ажил одоо юу гэдэг нь тооцоо судалгаан дээр 2 хоног ажилласан. Тэр болгоны чинь нийлбэр явна гэсэн үг байхгүй юу? Яг нэг бловер доор хийж явах үед аяндаа ингээ тоонууд нь гараад ирнэ. За наа чи 0.6-г бид нар 0.6 гэдэг тоо юу гэдэг утгатай мэдсэн үү? 0.6 хүрэхгүй байна. Наа чи 0.8 байгаад байгаа нэгэн бүгдээрээс идэвхтэй язганд хайдаг байхгүй юу? Энийг бүглий, тэрийг бүглий гээл тэ. 0.6 гэж их том чухал тооч. Тэгээд ерөнхийдөө эхний бловер доор дээр бол 0.6-аас бүр доошоо байх хэрэгтэй. Альхоор 0.4 мөрөөр оруулж хийчихэд тэгээд дараад нь юу ч хийсэн ерөнхийдөө алдаа оноо байлаа 0.6-га давна гэдэг ихтгэл хэмжил төрдөг байхгүй. Яг ингээд те хязгаартанд дулгаад яачих юм бол араас нь явж болох юм билэ. Дотор зас хийсний ард дээр 0.6-аас давчих юм бол өстой гай болно шүү дээ гэдэг яриа байдаг. Тэгэхээр энэ бловер доор хийж явах яг хувцас дээр нэг хүчил хэлнэ шүү дээ. За наад чинь нэг жоохон нэг иймэрхүү зай хаана газраас ийм заавал утгах гэл ингээд эн чинь явждаг байхгүй.
ийм жоохон л зайбар нийлбэрээрээ байна. Энийг л буусгачих юм бол 0.6-аар орох гэдэг юм. Тэнгүү тайгаа явж ирлаа ингээд цонхны те ингээд хуунсар цонхны энэ шилний даравч уулзар энэ завсраар энэ сайхан сингэж идэг. Энэ миний очиод ингээд бөглөхөр аянда сайжраа явна. Тэгэхээр иймэрхүү газар энтрийг бол тэгж блоор доороор олно. Дээрээс нь нөгөө ширүүх мөрөвний нүх мөх янз бүрийн арзатгэрийн нүх яг хорлонтой. Арзатгэрийн нүх чинь нөгөө битүүмжлэг үеэд давчхаа цаана гарангуйта бөө юм те хороопонд чинь бөө нүх үйж штэ энэгээр ингээд явчихдаг. Энэ нэг одоо олно л гэсэн. За завсарлыг бол 5 минут завсарлаа дулаалга ороо. Тэгээд дулаалгын ар дээр агаар сэлгэлт байгаа. Тэгээд өнөөдөр хичээл дуусчихна.